Сонсогчдынхаа энэ өдрийн Түмэн амгалан айлтхан мэдчлээ. Үндэсний ус соёлын эдлэгч Лидиш компанитай хамтран хүргэдэг Эрдэм туяачд Эрэмгийн хөлгүүд зурлал нэвтрүүлгийн маань ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний ус соёлыг эдлэгч Лидиш. Манай энэ удаагийн зочин Төв аймгийн Дүн сумын угуул Монгол улсын алдар туяач Базар Дарын Баасан Базар байх болно. Баасан Базар уяачийг хурдан морь сонирхогчид шигшмэл морьны их хурл уралдааны төрөө, төвийн бүсийн уралдааны төрөө, говийн бүсийн уралдаанд айрагдсан алдарт дөлгөөн хонгор морьор нь, улс улсын уралдаанд 2 төрүүлж 2 айрагдсан алдарт Совдон Зэр дазаргаар нь, зам мөн бүсийн уралдаанд айрагдсан Тогруу саар дазаргаар нь хичнээн таних байхаа. Тэгээд алдарт уяачтайгаа өнөөдрийн танхимд хурдан хорц хөлгүүдтэйгээ хэрхэн учирсан, ямар амжилт үзүүлсэн талаар нь тэр үеийн нандин дурсамжуудыг одоо сэргийн хөвөрлөх болно. Үзэгчд минь анхаарлаа хандуулсан сансаарай хэмээн урьж байна. За бас гахтай өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ таанаас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Ялцчгүй бас үнэхээр бас таны амжилтыг яасан чинь 3 хүлгээр л одоо Монгол улсын алдарт уяач цолны болцлыг дүүрэн биелүүлсэн хүн байна шүү дээ тий. За баярлалаа. Тэгээд ер нь бол бас хурдан хүлэг эзний олж хурдлагдаг юм аа. Хүлэг эзэн хоёр учирсан түүхөө сони юм а гэдэг энэ өгүүлбэрийг би олонтаа хэлдэг. Тэгээд таны бас түүх бол энэ одоо мөртийг бас батлах бас нэг юм болдог. Тэгээд ер нь Базар Дарын Баасан Базар гэдэг хүн хэрхэн уяач болсон юм бэ? Яагаад хурдан морьтой холбогдсон юм бэ гэдэг түүхээр хоёул ярилцлаа гэх. За одоо 2003 онд одоо манай Монгол улсын мандаа байж бэлгээ ахта нэг дор ажил таарсан. Тэгээ бэлгээ хараад одоо морь ирүүлсээр байгаад тэгээд морин төртөө болсон. Тэгээд нэг дор ажилдаг байсан. Тэгээд бэлгээ ахчууд дархан хүн шүү дээ. Тэгээд тэр чиглэлээр би бас ажилдаг. Тэгээд тэр утгаараа нэг дор нэг байшинд одоо нэг дор түрээслэр байсан. Тэгээд бүлгээ ахтараа орж морь ирүүлсээр хагаад нэг хүүхд үлрээрээсээ унтдаг шиг тэгээд морь ирүүлсээр хагаад морин дорсон. Тэр цагаас хойш одоо улс хүсийн наадамдаас олон гариг төр авчээ. Одоо анхны авсан дор маань хадагт зэр гэж азраа байлаа. Бэлгийнхаас авч ирсэн. Тэр маань одоо хурдан байсан. Нэг өвөл сунгаан дээр байж ирсэн. За морчин төрүүлээд өнө эргээл тэглээ. Тэгэхээр л хотод ажилтаа байсан хүн чинь тэгэл гараал тавхина. Очсон чинь яг нэг үлгэр морь олдгүй. Хөлөрчөөрч морчин гэдэг нэг зүс нь өөр болоод. Тэгэл оногөөдүүл чинь олоо хурдан морь оол гэдэг. Тэгэл одоо сандарсан да. Яаж үлээ гэж гэнт бодож анх авахад одоо нэг хамар дээр ингээд сүүд цаадсан юм шиг тийм цагаан байсан баг. Гэнт тэрний санаанд ороод энэ байна гэсэн яаж таньж яах гэж. Эндээ ийм байсан тэр үед хамар энэ харж мэддэггүй байж тээ. Тэгэж олж одоо тэр сунгаан дээр одоо хурдан байсан байлээ. Тэгээд даалхын алдар цуутай одоо бүхэл адууг тэр сунгаан дээр дийлээ төрүүлсэн баг. Тэгээд тэрнээс хойш одоо моринд орох одоо морин дуртай бол улан би угаасаа багасаа аавах нь төлөвөнд очиж хоньны ичмэр ундаг гэсэн хурдны ичмэр ундаг гэсэн баггүй бага бахта. Тэгээд нөгөө ажил мэргэжил өөр болоод ингээд явсаар байгаа сүулдэ нөгөө морин угаасаа багасаа дуртай байсан юм чи ингээд илрээ гараад ирд юм бэл. Тэгэл тэгж морин дорсон та. Тэгээд морин дорсноос хойш олон сайхан хүлэгтэй таарсан. Тэгээд тэр сайхан хүлгүүдээ одоо буйнаар одоо зүгээр л одоо Баасан Базарын одоо Базар Дарын том хүү Баасан Базар гэж байсан бол одоо Баасан Базар руугаа болгосон та. Морь гэдэг бол тийм сайхан. Та ер нь бэлгэхийг та хоёр ч одоо нөгөө уран дархан зэрэгэлдээ хоёрын дурцгаан суудаг гэсэн гэж ярьж байгаа шүү дээ. Тий. Тэр үед одоо энэ ийм сайн уяач юм аа гэдгийг ер нь мэддэггүй байсан. Үгүй мэддэггүй. Бид нар адилхан сумын наадам дурлалал тэр үед сумын наадам шиг сайхан наадам байдаггүй байлаа. Сумын наадамд адилхан уралдаад адилхан 7-8-аар ороод нөгөө хойноос хөөж ирж зургаалаад төрүүлж явж зургаалаад гэдгийг чинь их үзүүлж ирсэн шүү дээ тэр үед. Тий. Олон наадамд очиж одоо зургаалж исэн 10 дотор зөндөл авах гэжсэн л да. Тэгэхээр чин тэр үеийн наадмын чансаа ямар байсан дараагийн чансаа нөгөө уяач нар одоо солигдож шин чин сайн үе чин сайнараа байгаа л муу үе чин муугаараа байна гэж байхгүй заавал хөгжид дээшлэн ш тэр чин тэр утгаараа бид алдар цуутай байхад бид танилуд найзууд байгаагүй зүгээр л одоо аймгийн алдарч байгааг багт нь бид найзалж ирсэн тийм сайхан найз ах маань юм байна. Юм бэлэг малаач. Дандуя аюун бэлэг гэж бас яалтчгүй л Төв аймгийн нэрийг гаргаж байсан нэгэн цаг үнэхээр ахтард нь галвал нэг үе бол одоо гайхамшигтай амжилт үзүүлээ нэг хэдэн жил тий.
Одоо ч одоо манай амжилтууд байлаа. тий одоо ч манай буян тогтох маань бас сайн үйж штэ. Сайн одоо багшийн одоо эрдэмжинх үзүүлж байгаа юм даа манай буян тогтох. Ахтэрд магаар хэвээрээ байгаа бид хэд. Тий. Тэгэд та нэг өмнө нь ярьжсэн дурсамжиндаа бэлгийн ахтай одоо ярилцаад морь яриад за ер нь морь уйлъя гэж шийдээд би ер нь нэг сайн азрахтай болмоор байна л гэж хэлсэн гэж. Яг тэр анхуул азаргаар одоо адуутай болж ус түүнийгээс дагдаг юм уу одоо та хоёр сайн азрахтай болсон байгаа шүү дээ. Тий. Тэгээ бас хонгор азарга байсан мэт анхных чинь. Тий. Тэр чин зээрд азарга байсан. Зээрд азарга бах. Тэр хадагт зээрд гэсэн зээрд азарга. Тий. Хадаг зээрд их сайн азарга байсан. Тэгээд бас санамсаргүй байдлаар хөлөөгөнтэй тэгээд уралдаж чадаагүй. Сувдан зээрд чинь болохоор 2007 онд худалдаж авсан. Улсын сумгаан дээр. Тэр мэн би ч өөрөөс нь ард дотор давхиад байгаа нэг хязаалантай. Тэгээ хурдаа дуу ер нь ямар байд юм бэ гэж бэлгийнхаас асууж ирсэн. Тэгэхэд бэлгийнх хэлжсэн байхгүй. За нэг улсын наадмын одоо сумгаанд эхний 5 дотор байгаа адуул ер нь төрүүлж айрагдах магадлал өндөртэй гэд. Тэгээд асуугаад явж исэн гэд тэр үед нэг сувдан зээрч бай заамгүй байсан бүр хэвээр амар гэсэн шүү. Мал байтгаа машин уралдахад хэцүү байлаа. Тэгээд цэрэн дэжж байгаа хүүтэй таарад ах нэг үн хэлж чадчихын шүү гэт. Тухайд одоо 2007 оны 30 сая төгрөг гэдэг бол их мөнгө байлаа л да. Тэгээд тэрнээс өмнө бэлгийн ахта ярьсан. За бэлгийн энэ сувдан зээрд их ажтахаад дуу юм аа. Авчих уу гэдгсэн чинь бэлгийн зээр дүр их хурдан байна гэж тий. Тий. Их хурдан байна гэсэн чинь. Авчих уу гэсэн. Тэгсэн чинь хэдээр авах гэж байгаа юм гэж тэгэхээр 50 саяг хэлээд зүйл яах вэ гэсэн чинь. Яасан баян юм гэж шүү намайг. За болохгүй байдаг л. Тэгэл 30 сая гэвэл яах вэ гэсэн бэлгийн дугаараг байхгүй. 30 сая тэгвэл болж байгаа юм байна гэдэг. Тэгээд тэрэн дэс гоо манай үеийн доохон талд. Тэгээд 30 сая хилцсэн байдаг. Ормоо санагдаад байдаг. Орлоо доо. Наад би одоо дунд цунгаан болж исэн. Дунд цунгаар бас замгүй урдан байна. Тэгэл тэрэндээ жигтэй олдсон. Тэгсэн хүүн ороод ирлээ. Нөгөө үн хилдэг ах бай штэ. Гэтгсэн чинь хүүн хоёлаа гарч уулзъя гэд. Тэгэд гараад уян дээр сувдан зэ байж исэн. Тэрэндээ жигтэй тэгж байна. За миний хөө би 6 сайхан хүүхдтэй хүн. Миний хөө эднэрийг нэг шагначгаа тэгээд авдаа гэхгүй. Тэгээд дунд сунгааны дараа юу тэр их сунгааны. Яг дунд сунгаан дээр. Дунд сунгааны яг тийм ээ дунд сунгааныг дараах нь. Тэгээд тэр үеийн одоо бөнгөр 33 сая төгрөг худалдаж авч ялаа сувдан зэрдийг. Ингээд цаг үедээ ч одоо морин дүндэр ханш тогтоолоод тэгэл бас нэлээд шуугилж ирсэн. Тэгс. Бүр загнуулж ирсэн шүү дээ бүр. Тэгээд тэрнээс хойш бэлгийн ахтар очоо хэлсэн. За одоо ингээд сувдан зэрдийг авчлаа гэж. Тэгс чи хэдээр авах гэсэн 33 саяар худалдаж авлаа гэсэн чинь бэлгийн. Яста болохгүй юм хийж байгаа юм байна да чи гэлээ. Яасан гэж чинь баг 3 насны хурд гэж байд юм аа. Тэгээ томор хурдлахгүй яах вэ гэж. За гайгүй ээлгүүд одоо зөндөөл одоо ном зохиол уншлаа. Таны хийснийг ч бас тэмдэглэж авсан юмнууд байгаа. Одоо ингээд тэгчлээ гэсэн. За явж үзье. Тэгээ очиж үзэж ирсэн. Харахгүй хурд юм аа. Үнэхээр хурдан байна гэд. Сайхан ч уйсан байна гэд бэлгэх. Та уяа чинь шүү гэдэг хэвгүй яах. Гэсэн бэлгэх. Би тэгж хүний хөдөлмөрийг өөрийнхөө нэр дээр солиулдаг хүн биш ээ. Гээл тэгж хаад бас эр хүний ноён нуруу гэдэг бол актер байт юм байна шүү. Тийм байх ёстой байна гэж дотороо их бодож явлаа. Тэгээд тэрэн дээр дугаар дээр очиод за одоо ингээд ах минь одоо ингээд та одоо уяа чинь би эзэн боллоо шүү гэт. Ахаас асуулаа да. За одоо яаж юм. За нэг 5 нүхний аль нэгэнд нь баарахгүй гэж бодож байна. Тэрэн дээр сууд тэгдэг. За заах гэл. Тэгээ бид нар чинь 8-нд дунд сунгаа их сунгаа 7-нд болт. 7-нд болсон чинь сувдан зэрд байдгүй те. Тавлж дөрвөлж явж байгаа суугаад. Тэгээ би энэ төмөр замын гарман дээр нэг 5 шарын төмөр замын гарман дээр гаццсан. Очиж чаддаггүй. Тэрэн зүйл бодоод яриад идэх. Тэгсэн чинь өө санаа зовлтгүй юм бит. Аль нэгэнд нь баарахгүй байгаа ах гэлээ. За захил. Тэгээ би чинь Багнуурт уралдах гээд явж байгаа байхгүй. Тэгээ Багнуурт очиж уралдаад миний нэг ихмэр байдэ. Тэр маань гурлаад манай заяагийн хол мөр бас амуу үзүүлээд миний нэг шүтлэн айрагдаад тэгээ Багнуурын наадмыг тэгж хэлж ялаа. Тэгэл одоо
улсын наадамд хамглах орилгоо тавьж байгаа юм чинь. Тэгээ улсын наадамд тэр үед 103.6 гэж ПМ-ээр зарладаг байлаа. Машиныг бид хэд ч нөгөө юугаар дагаад засмал дээгүүр дагаад. Тэгэл ПМ-ээр явж байгаад бас сэтгэл юм бодогддог юм байлээ. Тэгэхээр одоо Төв аймгийн өнгийн базар дарын Маасан базрын Сувдан зээрд гараад ирлээ гэж цоллохоор нэг хэлхээч нь сонирн болоод идэх юм байл шүү дээ. Ер нь тэгээд морь уйн гэдэг бол өөрөө тийм их тийм хиймэрлэг тий морь өөрөө хиймэртэйгээр эзнийх нь одоо ажил үйлсч амьдрал их дэшээ байт юм болоо гэж боддог шүү дээ. Тэгэл дөнгөж морь сонирхож байгаа шууд залуу төрийн наадмын төрөө хүртэл эхлэхээр нь чинь бөөнлдүүлэн шууган болно нэстэ. Тэгээд албан нүүн яригдан дээрээс нь төрийн наадмын төрөө хүртчихлээ. Тий. Тэгсэн тэрний дараа 33 сая төгрөг хөдөлж авсан дараа бас хүмүүс утассан шүү над руу зөндөө. Одоо нутгийн улсууд нь их утассан. За манай нутагт одоо нэг ганц хурдан адуу байж болдгоо мó гэж хэлсэн. Чи яас их мөнгөтэй юм яхаараа чи манай нутгийн адуу мөнгөөр цогж худалдаж авд юм авд ингээл боо юм болсон шүү дээ тэр тухайн үедээ. Тухайн үедээ 33 сая их мөнгө л дээ 2007 оны одоо 33 сая төгрөгчтэй. Тэгээд улсын наадам төрүүллээ. Тэрэн дэждгоо дээр очлоо. За нөгөө бас нэг гоё юм тэр студионд орно гэдэг чинь ямар сайхан юм бэ тий. Тэгж яагаад одоо оноо боломжоор ахад хэлж ийсэн. За бас мазраахын дэ яасан хурдан студионд орж ирж байна гэж хэлж илаа. Тэгээд тухайн үед одоо том үе шах нартай их баярлж ийсэн. Бэлгийн ахтай ах баярлж илаа. Хөөх яасан сайхан байт юм дэ гэж. Дараа нь тухайн үед тэрэн дэждгууд их баярлж ийсэн. Хөөх мундаг уяач тэгээд хэлж ийсэн тэрэн дэждгууд. Би анх удаа хүний адуу уйж үзэж байна. Дандаа л өөрийнхөө адуу уйжсэн. Хүний адуу уйна гэдэг яас хэцүү юм бэ гэж. Шүн өөр өрөхгүй гэж байгаа. Өдөр нь байнгын хараастай. Шүн баг ингээд баг хажуудаа баг ингээл аваал явдаг гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр уяач хүн гэдэг тэр хэмжээний хариуцлага хүлээдэг байгаа. Тэр хэмжээний хариуцлага хүлээж байгаа. Тэр чинь их одоо хүний жудаг тий хүний хүн чанар, мөн чанар гэдэг юм чинь морин дээр л харагддаг шүү дээ ер нь л. Сувдан гэдэг яг тэр улсад хязгаарлан төрүүлэхээс сувдан гэдэг нэртэйсэн. Би бол ингэж сонссон шүү дээ. Танд өгтөө за нэг юм манай ач охин билүү зээ охины сувдаа гэдэг охины нэртэй адуу байгаамаа. Тий. Тэр нь ч угаасаа хэлсэн. За манай энэ зээ охины нэртэй юм байна шүү. Нэрийг болж өгнө мэдээ битээ өөрчлөөрэй гэж хэлсэн тэр нь тийм шүү. Тэгэхээр за тэгэлгүй яах вэ тэгэлгүй яах вэ. Тийм одоо нэрийг өөрчлөхгүй сувдан л гэсэн ба сувдан нэрээр нь явнаа гэт. Тэгээ одоо Сувдан зээрдийн Баска гэдгээр их алдартай болсон да. Тэгээ түүнээс хойш ер нь энэ хүүхдийн нэртэй адуу хүүхэд өөрөө цагаан цайлган амтан түүний нэртэй түүний нэрээр нэрлүүл адуу их хурдан байд юм а гэд хүмүүс ч хүүхдүүдээ мориндоо их хүүхдүүдийн нэр нэгсэг өглөө шүү. Тий, тэр чин яагаад тэгэхээр миний Дэлгэн хонгормор гэдэг чинь бас одоо манай Бэлгийн ахын их нэрийнхэн дүү Батчагаал гэж залуу байд тий. Тэр нь одоо шүдлийн өрөө бэлгэнд өгч ялаа. Тэгээд Дүлгөөн гэж нэртэй байхгүй хүүхдийн дүлгөөн гэдэг том хүүгийн дүлгөөн гэдэг тэрний нэртэй. Тэгээ би ер нь ботороо бодоод байна шүү дээ хүүхдийн нэртэй өгсөн одоо адуу тий хурдталт юм байна. Хүнд их ад зүм нээдэг юм байна. Хүүхдүүд ч өөрөө цагаан цайлах нь тий. Ямар ч одоо хэрэггүй байна гэсэн үг байхгүй юу? Тийм бол одоо сайн хурдталт юм болоо тэргээр одоо нэг тийм одоо юу гэдэг юм те одоо нэг эзнээ хайж явна гэдэг шиг тий. Хүүхдийн нэртэй адуу их хурдан байт юм бол гэж бодож. Одоо энэ харж хахад анзаарч хахад тийм нэртэй адуу их хурдан байна л да. Тийм дээр үе санаг уламжлалж ирсэн гой нэрнүүд байгаа боловч тэр дотор энэ хүүхдийн нэртээс тэгэл миний хувьд бол тэг санагддаг шүү тий. Би бас тэгж ажигладаг. Зэр дүрээ бол хязгаарлан бол цэрэн дэждгоо үеийн дээрээс мордоод тэндээсээ цоллуулсан баг тий. Тийм тэндээсээ цоллуулад тэгээд цэрэн дэждгоо үеийн дээр очичоод тэгээд манай үеийн дээр ирчихсэн. Чи өтер тэгэхэд 2007 онд таарчлаа. 9 онд би танаас улсад айрагдахад ярилцлага авч ирсэн шүү дээ. 7 онд ярилцлага авч байгаагүй лөө. 9 онд. 9 онд билээ. Тийм. 9 онд би улсад айрагдсныхан дараа танаас анх ярилцлага авч ирсэн санагдав. Тийм байна тэгвэл тий. Тийм. Тийм. За тэгээд түүний дараа давхар уягаар хотгоодын урд тий давхар уягаар хотгоодын очиж хотод очиж уралдаад бид бас машин дагах зөвшөөрөл байхгүй. Бас дагаа явж исэн чинь тэр нэг хөвсөлч их сонир уралдтыг. Одоо ингээд амар юм тэлүү хүн байж яснаа яг барьаараа ороод ирэх алдад юм нарийнхан болоод юм жалах шиг юмар гардыг гэд. Тэгээд тэр хүүхд төрүүлж байгаа юм л да төрүүлж явж байгаа. Тэгээд барианд нэг хүмүүс орилдоод нэг юм жалах шиг юмар ороод амсар дээр нь гараал ирсэн чинь хүүхд нь амыг татчихдаг байхгүй юу. Тэгэл ардуур нь одоо тайж шалтар нэгэн цан дилийн хүрээ хоёр онгод сувдан дээр газар дээрээс ус хийгээд
Тэгээ тэр хоёрыг баг тэр хоёртой баг эхний тэр тайж шалтгатай баг зэрэгцэл орцсон байдаг. Тэгээд ам үзүүнд орж ирсэн. Тэр хотгойд бол бэлгэх одоо уяачин гэж Тэг яг уяачин бид бүр улсын наадмаас хойш бүсгүй улсын наадмаас бүтэн одоо бид чинь Баян онгор хүртэл авч явж байгаа юм чинь. Машин дээр одоо ачаал буулгах газар нь буулж идүүлээл тэгэл тэгсээр угаал хөвсгөл орсон. Тэр үед одоо та морь аваад удаагүй нэг морь ингээд авсан төрийн наадмын төрөө болоод бүсийн уралдаанд баг төрүүлэн алдаал амуу үзүүдчихлээ. Тэгэхээр магадгүй нөгөө хүнд гүн морь уях чинь амархан л юм биш үү? Ер нь бол ингээд болоод байх юм байна гэдэг тийм бодол төрөх үү? Үгүй тийгээгүй шүү. Тэр чинь ингээд нөгөө айгуу тийм хүнд хөдөлмөр юм байна гэдэг тэр ингээд мэдэрж байгаа боловч өөрийн одоо биеэрээ яг туулаад ингээд шал өөр юм бэл. Яг хажууд нь байнга байгаа л одоо тэгж гэн үн гэж гэнүү те одоо тийм ажил хийж гэн яаж одоо ажлын зохицуултын морины хоорондын одоо зайгийг яаж одоо юу яагаад байгаа юм мэдрээд байгаа юм тэгээд одоо юу хийх үү ямар ажил хийх үү гэдэг чи одоо бэлгээ ах манай буянтай хоёр л одоо бүгдийг хий. Тэгэл би одоо хажууд нь зүгээр л машин бариад л дагаал явж байгаа боловч тэр чинь ингээд тэмдэглэгээстэй тэгдэм байх шүү. Тэгвэл ингээд тийм байх гэдэг чинь ингээд мэдрэл явчихсан. Таад машиныг сайн барьдаг шүү. Олон чаргалдааныг дагсан тий. Дагсан олон чаргалдааныг дагсан. Машин барихтаа ч бас гарган шүү. Уралдааныг бол дамжуулдаг. 2008 онд нэг тухай Замрын хурдад өнгөлж уралддаг. Тэр жил улсад морцсон юм уу? Тэр жил улсад мордог юм аа. Тэр жил нэг манай ихч Америк яваад тэгээд нэг витамин авчирч гисэн. Морины витамин гэдэг. Тэгсэн чинь орчуулж байгаа хүнэнд таарсан юм уу, тэгж орчуулсан юм уу гэж буруу орчуулад тэгээд витамины хордлого болгоод. Тэгээд улсын нэгэн сунган дээр өнгөндөөл байсан л да. Үгнэр гарч ирээл яг нэг 2 км яваад гараад иртээ. Өөрөө. Тэгэл амнаас нь цагаан өс гараал. Бүх үеийнээс нь цагаан өс гараал. Одоо энэ морины их сайн юмч Батуулд гэдэг юм ч байдаг ш. Тэрэнд үзүүлсэн чинь энэ витамины хордлого болсон байна гэдэг. Тэгээд витамины хордлого гэдэг юм чинь анх удаа тэгж харж ил. Тэгээд биенээс нь цагаан өс гараал гэдэг. Тэгээд ерөөсөө одоо улсын наадмын сунгаан боллоо. Сунгаанууд дээр өнгөнд байгаа боловч амнаас нь цагаан өс гараад ирэхээр л ухраадсан байхгүй. Тэгэхээр Баян цагаан наадамд очиж уралдаад. Тэгээ бүгдээрээ одоо улсад харж исэн ганц судан зэрэг харж исэн юм чинь. Баян цагаан наадамд явъя гэдэг. Тэгээ Баян цагаан наадамд яваад. Дараа нь Заамрын хурдад очиод их гайг болцсон байсан тэр юм. Хөөс гарах нь. Тэгээ судан дээр чинь Заамрын хурд гардагаараа л гараал явж байгаа л тэгэл амнаас нь цагаан өс гараал ирэнгүүт яваачих чиг. Тэгээ бэлгээх замд зогссон би тэд машинаа дагаж ирсэн бэлгээх хэлдэг байхгүй. Дүлгөө хонгороо шахуулаа, дүлгөө хонгороо шахуул гэж тэглээ. За тэгэл дүлгөө хонгорыг суугаал тоолсон 57 дөрөв шүү. Тэгэхээр энэ яста бүтгэвэл яаж тэгээ 57-оос тэр урд явж байгаа юм лээ очих уу тэгэл. Автлын морой үзьгээд авчихгүй. Тэгэл дөнгөж уртлын морч барайнд орсон эргээл дүлгөө хонгор 11 дээр явж байгаа байхгүй. Шахуулсан бол айрагчих байсан ингээл бэлгээх бид хоорондоо ярьдгийг. Тухайн үед ярьжсэн л да. Шахуулсан бол ер нь айрагчих байсан юм байна гэж. Дүлгөө хонгор сувд ойрон ч уцуу штэ. Тийм ээ, 1 жилийн унаад. 1 жилийн унаг. Тэр витамины хордлогыг тэгээ яаж эмчилсэн бэ? Тэр Батуул дэмж нөгөө юугаа авид хэрэгтэй. Тэжил витамин авид хэрэгтэй. Тэр чинь 25 шуудаатай юм витамин байсан. Тэгээд тэрийг авч чал Тэжил байсан байх тий. Витаминтэй тэжил байхгүй. Тэгсэн чинь тэрийг орчуулж өгсөн нөхөр нь одоо тэжээлэнд нэг одоо ийм жижиг халбгаар тий. Өөрөө халбгатай байсан билээ дотроо. Нэг өгөөрөө гэснээр копины аягаар тэжээл болгонд нэг холж өгöd. Тэнгүүт төр чинь 14 хоног идэл хордлогод очиж байгаа байхгүй. Тэгэл хордлогыг удаан гардаг юм байлээ. Тэгээд тэр юунд Баян цагаанд очиж уралдаад, соёлонд очиж уралдаад. Сувдан зэр төрүүлээ дөлгөө хонгор амуу үзүүлчихсэн. Тий. Тэгэхэд ингээл ингэрэн ингээл чичгээр юм цагаан хөөс болж ирсэн. Тэгтээ хордон байсан. Туслал хийжсэн үү та? Тийм тэр Батуул дэмч очиж уншаад тэгээд хордлоготой адилхан тусал хийгээд их удаан хийд юм билээ. Хордлоготой адилхан туслыг баг сар гарна. Баг хийсэн шүү. Уралдахад нь битээ бусд үед нь хийгээд байгаа л гэсэн. Тэгэл хийгээл тэгэл зүгээр болсон да. Харин ч унгачааг үн их юм те. Харин унгачааг юм их юм дэрсэн бас одоо болохгүй юм байлээ л те. Манайхан чинь сайн витамин гээд сайн эмгэнлээ сайныг нь илүү хөвчл бүр сайн болно гэж өгөөд энэ. Үгүй тэр үлээс татлааш. Тэр эрдсэн илүүдэлд оруулаад бас дотор ихтэн дэмэг үүсгэж байгаа шүү дээ манай ээжтэй. Тий. За 2009 оны тухай.
За 2009 онд чинь Совдон Зээрд өвлийн Дүнжин гарын уралдаанд Төв англи суралдаанд 9 дорд тэнд Пума төрүүлээд дараа нь үргэлжлэн Хатар газрын 50 жилийн сэлэнгд болсон. Тэгэхэд Совдон Зээрд төрүүлсэн. Буянтай битэр даагч яла. Тэгээд хайгаад олдгүй морь. Тэгсэн чинь битэр хэтрээ явцсан байт. Тэгээд юу яхад морины замаар орохгүй. Тэгээд асуусан чинь л тийшээ явсаа л гэж. Тэгээд араас нь явсаар байгаа гэсэн буянтай барааг нь хараад тэгэл ямар ч байсан хашаар орчлаа шүү гэдгсэн. Тэгэл хашаанд орцсон чи буянтай буугаал гүйсэн би наанаас машин дотроо сууж байгаа л машин унтраач чадаагүй тэгээд хаяад очсон байсан чинь буянтай баскаха төрүүлсэн байж таа гэл тэгжсэн. Тэр их гоё санаанаас бас их гардгүй шиг гоё. Өвөлч цунч алинд нь журалдах хаан журалдах адуу гэдгээл харуулсан юм байна шүү. Тий. Тэгээд Совдон чинь тийм их хатуу яатай шүү дээ. Тий. Барагтай юм дээр нэг тийм хордон гараад ирэхгүй. Нухуулаад. Тэгээд нэг нухаар нэг гараад ирсэн байхад бол хэрэг барган дээр алдахгүй. Тэгээд манай бэлгийн ах ч одоо сайн буянтай сайн үйжсэн да. Совдон дээр жоохон хөл жоохон тех гээд. Тэгээд манай буянтай бэлгийн хоёр л да хөлийн тогтоож үйжсэн да. Хөлний асуудалтай байсан юм. Тэр хөлний жоохон тэр нөгөө мэрэгдэхгүй л дээ тэр чинь. Одоо тэр үеийн одоо хамгийн сайн амжилтыг л одоо буянтай бэлгийн хоёр маань хийжсэн. Тэгээд улсын наадамд хайрцсан та. Дөрвөр тагсан тий. Дөрвөлсөн улсын наадамд дөрвөлээд Хатар газрын 50 жилээр дөрвөлээд улсын наадамд дөрөвт орж ирсэн. Тийм байна. Би түрүү андуурсан байна. Таныг яг би Совдон төрүүлсний дараа авсан юм бэ. Тий. Тэгэхэд нөгөө нэг таныг нэг юм шорттой би нөгөө морь дөнгөс сурвалжилт хэлж байгаа тий. Тэгээд бидний олсон дээрээ тэр дорн зургийн дараа нэг ярилцлага авсан та нэг юм шорттой пүүцтэй гэж идэг лөө. Тий. Тэгээ би чам телевизд ахихаа зүгээр чэйжнийхэн зургийг аваараа гэсэн чинь чи яваач нөгөө сонин дээр тэр чигээр нь тавьчихад би чам хэлцээгүй яаж байгаа юм бэ одоо ингээд пүүцтэй шорт өмссөн дээгүүрээ жилепэн малгайтай Монгол цамц өмссөн гэж хоёул ярьж байгаагүй юу. Тийм бэ. Одоо сая ярьсан чинь нэрээ аригдсныхан дарааш төрүүлсэн. Хоёр Совдон Зээрд гэж тэгээ 2009 оны энэ уралдаанаас хойш 2009 оны уралдаанаас хойш Совдон уралдсан. 2010 онд юунд тайжаа хурдтад уралдаж төрүүлж ялаа. Тэгээ тэр төрүүлж явах үедээ яг байр зурхаа дээр гიშгтэй нэг муу хөлөөрөө ингээд чулуун дээр гიშгсэн байт. Одоо яг бичлэгээр харагддаг байхгүй ингээл. Дайлбгс гээл тэгдэг яг орж ирж байгаа та. Холхон төрүүлсэн савтаа одоо тэр үед хурдан байсан Дорноговын хурдан байсан дархан атуу азаргыг л төрүүлсэн тий. Тэгээд манай галын одоо Яашлын Батцуур ах маань алхахын хурдан атууг тэнд авчиж одоо хүмүүст үзвэл яаж уйсан байныг нь харуулъя гэд. Тэгээд бид бүгдээр очиж уралдаж ирсэн. Тий. Дэлгэрлэн халтар халдсан морь нийгэмд нь төрүүлж ялаа бас 2 жил дараа л очсон байна. Нийгэмд нь манай Яашлын Батцуур ахын Үүзэн Зээрд гэж их морь төрүүлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш Совдон Зээрд манай уйгдаагүй байж байгаа. Тэгээд 19 онд Тэнгэрийн хөлөг болсон да. Одоо үр төлүүд нь тэнд сайхан хурдлж байна. Тэгээд сайхан л үүдийг надад дуулдаж яхад хүмүүс Совдон Зээрдийн төлбөл хэлж яхад сайхан харагддаг шүү дээ. Тэг. Дуулдаж яхад гэж танд өөрт чинь Совдонгийн төлөвүүд байдаг юм уу? Байна. Тэгээд нөгөө таг Монгол. Тийм тэгээд Монголдоо л төрүүлээд байна. Тэгээд өндөө хурдан хорт. Одоо байна. Сайхан одоо охин төлөөр төлөвд нь зөнтэй байна шүү дээ. Тэгэл одоо нөгөө шин цагийн адуу тухайн үед одоо гарч ирж исэн ч гэсэн тухайн үед одоо монголоор уралдан гэж боддог байж. Тэгээд шин цагийн адуутай болж эхэлж байгаа юм. Үр төлөөдөөс нь ер нь бол бас бага наадмууд бол айдаг. Бага наадмууд зөндөө одоо нэг төлөв нь одоо хэдэн онд 9 онд юм уу? 11 онд баха. Бага шарахын наадамд 8 төрүүллээ гэж ярьж инлээ. Хүн тэгээд баярлалаа ах та гэд зургатаар хэлж ирсэн шүү. Тэр хөлний бэртлийг одоо буцааж яхад боломжгүй байсан уу? Боломжгүй байсан. Яг тэгэхээр гахааныхын завсар ийм бараг хутганы ир шиг нарийнхан ийм нимхэн тэр чулуу орцсон. Тэгээд бид нөгөө ирчээд 10 онд нөгөө хутагтай хурд уралдаад морь ингээд машинаа тойруулж ирж бүр ингээд доглоодсан байхгүй. Яг нөгөө муу хөлөнд доголчлаа гэд. Тэгээд буянтай битэр барьж аваад нөгөө гахааг ингээд
бахаар ингэж яаж хад үзээд. Тэгс яг чулуу орцсон байсан. Тэгээ чулууг нь авахтаа бас ингээд нэг үлдээгээд авсан байхгүй юу. Нэг нь бүр цаашаа орцсон байсан. Гахаар амар гүнзгий орцсон байсан. Тэгээд бид нэг дараа нь орой гიშгэх нөө гайг болоод тэгэнгүүт нь дараа нь авсан байхгүй. Тэгсэн чи яг тийм цустай ус үзүр цустай гарч ирсэн. Тэгэхээр чинь яг нөгөө нэмгэн юун тураа мөгөөрсөн тураар нь орчихгүй бүр. Тэгээд уралдахгүй тэгээ байж гаад. Зөндөө ол сайхан үр төлөө өгөөд тэгээд 19 Яг л ид уралддаг үедээ. Тэг яг ид уралддаг үедээ. Тэгээд хөлөг юмтэйгээд. Бүр жоохон тэр үений асуудалтай байсан. Тэрэн дээр бүр ингээд нөгөө гэнтэл авч гарч ирсэн бүр болохгүй юм байлаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш уралдаагүй те. Багшаарх наадамд бол орж исэн. Базар дарын Баасан базар гэдэг хүнийг Монголын ард түмэнд уяач ер нь морины том сэтгэлтэй юм а гэж таныг бол Монгол даяар таниулсан хүлэг шүү дээ тийм ээ. Тий. Яг үнэ. Тэр хурдан одоо эзнээ хайж явдаг юм аа гэдэг шиг бас тэр үед мөнгөний болцоо гараад тэгээ содон зэрдийг авсандаа их урамшдаг шүү дээ. Тэрээс хойш одоо олон ч наадамд айрагд төрүүллээ. Тэгээд одоо ч бас тасраагүй л байна. Баг шиг наадамд бас орж байна. Содон зэрдийнхаа одоо өөр төлөөр энэ дуралдчихэд сайхан байдیں۔ Ягаад тэгэхээр одоо хүнч мэдэхгүй базар дарын Баасан базар гэдэг хүний дундхүү байсан бол одоо Содон зэрд ийм Баасан базар гэж цоллуулдаг баяртай байдаг шүү дээ. Тий. За тэгээд Содон зэрдэг маань залгаад Дүлгэн хонгор гэж айхтар хурдан ирсэн. Тий. Дүлгэн хонгор маань 2006 онд надаа энэ оюун билег ахын авгаа инхөө иргэж хүний дүү Бачаргал гэж залуу надад шүтэнд бэлгэнд өгчээсэн. Тэгээд тэрнээс хойш олон газар хуралдаж айрагдсан. Тэгээд нөгөө жишээгээс нь ярихад одоо Олимпиа аваргуудын юунд амаа үзүүлж ялаа. Багнуурын наадамд гурвуулж ялаа. Бүр сүүлд энэ Заамарт сурганы наадамд бас амаа үзүүлж ирсэн. Борнуурт морь тавьж өгөх гэж яваад тэгээ нөгөө тавьж өгч явсан нөгөө морь нуунаад тэр чигээр Дүлгэн хонгор шин тавхиад бас гурвуулж ирсэн шүү дээ тэнд. Тий. Тэгээд над дэрснээс хойш бол хуралсан. Эзэн өөрөө эзэн нэгэн цагт одоо Бачаргал залуу бид нар Вовка гэж нэрлэлтэй. Тэр хэлж ирсэн. За тань найзыг минь одоо эзэн нэгэн цаг баярлуулах хаа миний хөлөг гэж. Баярлуулсаад одоо их хурд Хөв аймгийн наадам төрүүлж их хурд уралдах урилга аваад тэгээд 2010 онд их хурдад төрүүлж холхон шиг сөрүүлсэнтэй Дүлгэн хонгор. Тэр жил их хурдад төрүүлэх жил нь одоо улсын наадамд уралдуулгүйгээр Төв аймгийн баяр наадамд төрүүлгээд их хурдад уралдуулсан гэдэг. Энэ бол одоо оюун билег манлайн тооцоо юу? Тийм бид хэд ерөөсөө ярьж байгаад бэлгээ ах одоо энэ буянтай бид хэд ярьж байгаа л аймгийн наадамд уралдуулаад их хурдад уралдуулах зөвшөөрлөө олж авъя гэд. Тэгээд улсын наадамд уралдуулахгүй гэж хоорондоо яриад тэгээд юуны наадамд Төв аймгийн наадамд төрүүлээд тэгээд их хурдад уралдах нөгөө тэр үуч нөгөө орилгаар оролцуулдаг гэсэн байхгүй. Тэгээд төрүүлээд их хурдад уралдах урилга аваад тэгээд их хурдад ерөн сунгаануудаар нийлүүлээгүй маа бид тусад нь ажил хийгээд байсан. Тэгээд за ер нь хурдан байгаа юм байна. Би ч нэг машины мийл харж явдаг. Тэр үед нэг мийл хардаг. Одоо ч мийл хардаг билээ шүү дээ. Харна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө хурдан байгаа юм байна шүү гэл. Одоо тэр үчид нөгөө улсын наадам их хурдан чинь давах зөвшөөрөл байхгүй. Бид чинь тэр цааны баазын ард нуугдж байгаа л дагж яллаа шүү дээ. Үндэсний өв соёлыг дээдлэгч дэдиш. За адуун давмгай тохиолддог шимэгч гэх юм бол ходууд гэцний хялгсан хорхойнууд, хүч хорхойнууд, за мөн манайхан ярьдаг нөгөө тасалсан гурил шиг байдаг тэр туузан хорхой. Тэгээд хамгийн гол төлөөлөгч бас шавжны төлөөлөгч тэр ходоодны гуур бүхсний амсар дээр нь анусны амсар дээр нөгөө шүр болон хорхойнууд байдаг шүү дээ. За тэр авгалтай. Тархалтын үед бол Монголд нийлэнхийдээ тархалттай. Бүр ингээд яг адууны хорхой насны байдлаар гэх юм бол дааг шүтлэндээ бүр 100% тархалттай байдаг. Тэр ходоод гэсний нематодууд хялгсан хорхой халдвар бол хамгийн их давмгайлдаг, эмгэг төрүүлдэг чанараараа ч тэр нөөцлөл үүсгэж штэ тий. За тэгээд үхэл торгол хорогдол төрхөх хүртэл шалтгаан болдог. Яагаад гэвэл яг бага насны малд шимэгч
годон дотроос нь одоо шимэгчлээд шимт байцын одоо өсөлтөнд нь шаардлагатай тэр өсөлт төгжөлтөнд шаардлагатай шимт байцыг шимж авснаас тэгээд үхэл хоригдолт хүртэл шалтгаан болдог. Тийм ч учраас одоо мал эмнэлгийн үйлчилгээний зөнхлөх хувь шимэгч эсрүүцэх арга хэмжээнд чиглэгдээд одоо тэр манайхан хиллээд заншчихсан тарин туулгана гэдэг арга хэмжээг бүр одоо сум баг малчин өрхийн түвшинд хүртэл мал эмнэлгийн хяналтгүйгээр заримдаа хүртэл хэрэгжүүлдэг ийм түвшинд хүрчихэд байгаа. За өсвөр насндаа хамгийн их одоо шимэгчийн халдварт өртөж байгаа энэ бол яг амьтны биологтой холбоотой. Гадаад орчинд гарч ирээд тэр дэвсвэрлэх чанар, халдвар эсэргүүцэх чанар нь сул байна. Мөн одоо дасан зохицоогүй байна. Тийм учраас яг тэр өсөл төгжөлтийн тэр насанд нь бэлчээрийн халдварт өртөж байгаа. Ер нь тэр одоонд зөнхлөөд байгаа хялгсан хорхой, хүч хорхой эднэр бол бэлчээрээс авдаг халдварууд. Тэгэхээр манай Монголын нөхцөлд энэ бэлчээрийн маллагатай энэ нөхцөлд бэлчээрээс авдаг халдварыг нэгдсэн байдлаар бүр одоо бүс нутгийн хэмжээнд арга хэмжээг хэрэгжүүлэхгүй те нэг айл тарилга туулгалтын арга хэмжээг хэрэгжүүлчихэл нөгөөх нь хэрэгжүүлээгүй байдаг. Энэ үйл ажиллагаанаас болоод энэ дутагдлаас болоод мал эмнэлгийн ажиллагааны нэгдсэн байдал алдагдсан. Энээс болоод энэ бэлчээрийн халдвараас бид нэрээс яг цаг тухайд нь салж чадахгүй. Тэгэл энэ халдвар одоо тарилга туулгалтыг яг хийсэн даруйда тэр тухайлбал тэр айлда тэр сүрэгт эрүүл мэндийн жаахан ач холбогдол өгөөл те эрүүл мэндийн жаахан шимэгчээс хэсэг хугацаанд эрүүлжүүлж өгөөл тэгэл дараа нь ахаад хажуу талаас халдвар авах жишээний нөгөө арга хэмжээг аваагүй. Тэгэхээр одоо нэгэнт бэлчээрийн халдвар ийм түгээмэл хаасайгүй тархалттай тэгээд яг ингээд насны онцлогоор өсвөр адуунд ингээд түгээмэл бүр бараг 100% тархалттай ийм нөхцөл нэгдсэн арга хэмжээг одоо манай социализм үед хэрэгжүүлдэг байсан тэр хавар намрын төлөвлөгөөт мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээг заавал авчих шаардлагатай. Яагаад гэвэл одоо энэ яг энэ бэлчээрийн халдвар намждаг хөрсөн дээр тэ орчны хэм 8 хэмээс доошоо болоод ирэхээр хасах градус руу ороод ирэхээр бэлчээрийн халдвар намжимд байдаг. Энэ үед нь ядчил ингээд өвөр тэр хүйтний үйлдвэрлэлд нь шимэгчгүүд агуулгахын тулд арга хэмжээг нэгдсэн байдлаар авчих хэрэгтэй. Тэгэхээр өвөл шимэгч багтаа давна шүү дээ тий. За тэгээд хавар болохоор одоо тэр өсвөр бага насны адуу за унаг яг бэлчээрт гарч байгаа энэ үед бас энэ арга хэмжээг нэгдсэн байдлаар авч хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгвэл ер нь бол заалт нь тарилга туулгалтын арга хэмжээг халдвар гарсан үед эмчилгээний тунгаар буюу 2 удаа. За одоо яг хавар намрын тэр төлөвлөгөөтэй арга хэмжээний үед болохоор урьдчилан сэргийлэх зорилгоор 1 удаа авч хэрэгжүүлж явах хэрэгтэй. Энэ бол эмийн заавар дээр яг үйлдвэрлэгчээс гарсан эмийн заавар дээр байдаг. Энэ зааврыг ерөөсөө авч хэрэгжүүлэхгүй одоо бид нэг малын эмчийн зааваргүй, хяналтгүй өөрснөө хүртэл хэрэгжүүлдэг малын эмчийн систем, мал эмнэлгийн систем маань хүртэл энэ доголдолтой болсон тий. Нэг айлын тэр тарилга туулгалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд хэдэн зуун километр давхиад тэр замын зардал, эмийн үйлчилгээний хөлсгээд олон мөнгийг нөгөө малчин иргэд маань төлөх боломжгүй ч юм уу ийм одоо нөгөө тогтолцоондоо нэг жаахан зохицуулах боломжгүй ийм байгаагаас болоод энэ бэлчээрийн халдварыг хумж чадахгүй байна. Тэгээд яг энэ бэлчээрийн халдвар одоо стромглидийн халдвар гэж мэргэжлийн хэллэгээр хэлдэг. Энэ халдвараас бол адууны одоо эрүүл мэнд, ашиг шимд асар их хохирол учруулж байгааг одоо малчид иргэд хүртэл өөрснөө мэддэг шүү дээ. Энэ чинь яг дотор шимэгчд гэдэг бол одоо үлэмж түвшиндээ ингээд нядалгаа хийгээд ч юм уу тэ үхэж хорогдсны дараа задлж харагдаж идэг. Хорхоо харагдаж идэг. Бүдүүнгээд умс гитад нь хорхоо харагдаж идэг. За тэгээд тэр чацархаанд нь шимэгчлийн одоо авгалдаагийн голомтлсон юу гэж байж идэг. Шимэгчийн ийм голомтууд үүссэн байж идэг. Ийм хорхоо байж л идэв гэж ярьдаг. Гэтэл энэ нь бол цаана нүүдэлттэй хүртэл илгийг хичнээн гэмтээсэн байхыг одоо бид нар яг мэргэжлийн хүмүүс задлан шинжилгээгээр харж идэг. Том адуунд хүртэл тэр илгийг нэг авгалдаа яргасан мөрөөд гэдэг зүгээр зайгүй цагаан ийм мөр гарцсан байж идэг. Тэгээ энэ нөхцөлд яах ёстой вэ? Гэхдээ одоо бид нэр тэртээ тэргүй зэвсэг маань байна шүү дээ тий.
бензин медазоос хууртай буюу экомехтийн одоо ерөнхтийн агуулсан эсвэл энэ туулгууд чинь үйлчлэнэ. За энэ бол паракаунт сет буюу адууны баасанд бүр тусгайлсан тий адууны баасанд стронглидийн одоо энэ хүч хорхон халдвар хэр хэмжээтэй байгааг тодорхойлдог энэ цомог байгаа юм. Цомог нь өөрөө их амархан. Энэ болохоор юм хэмжээтэй шил хэмжээтэй шилэн дээр болохоор бид нэр хөвөлдөг гэдэг одоо сахарын ч юм уу давсны бүр юм хансан уусмал гэдэг уусгаа болцсон юм өтгөн уусмлыг энэ хүртэл хийж агаад дээр нь одоо адууны баасаа энэ хүртэл хийж агаад тэгэл энэ шпризээр соруулж аваад тэгээд энэ рүүгээ шахацдаг. Энэ тодорхой хэмжээтэй. Тэгээд микроскопоор тэгэхээр малчид өөрснөө шууд ингэ малын эмчтэйгээл авч манай Монголын нөхцөлд бол малын эмчтэйгээл авч ингээд микроскопод бол сумын дасгийн хувийн мал нэгжүүдэд хүртэл байж идэг шүү дээ тий. Үзэл одоо тэгээд энэ зааврынхан дагуу энэ торон доторт хэд байна гэд одоо стронглидүүд их байх юм бол эмчлийн сэргийлэх арга хэмжээ авахгүй бол энэ бүр ашиг шимээ алдаад юу хурдлах мантай байгаа юм бэ шүү гэдгийг хэлж өгнө. За дунд зэргийн халдвартай байвал эмчлийн сэргийлэх арга хэмжээг аваа. Авахдаа яг эмчилгээний тунгаар аваа гэд бас мөн зөвлөнө. Гэхдээ энэ бол одоо бага насны адуунд ялангуяа энэ бол өсөл төгсөлтөд нь саад болох нь шүү гэдгийг хэлж өгч. Энэ болгон чинь цаанаа нэг шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсон байгаа шүү дээ. Одоо стронглидүүд 200-аас их байх юм бол за стронглид гэдэг одоо өвчтэй гэдэг одоо манай мал эмнэлгийн тэр ерөнхий газрын стронглидтэй одоо тэр тэмцэх заавар дээр ч байгаа 200 ширхгээс их өндөг тоологдох юм бол стронглидтэй. Энэ үед болохоор эмчлийн сэргийлэх арга хэмжээг аваарай гэд. 18 онд нөгөө зүүн зүгт гарч ирсэн шүү дээ. Нөгөө адуу нэг мэдрэлийн гэмтэлд ороод л ингээ гуйваад байна гэд. Тийм. Тэр цусны шимэгч гэж гэхдээ одоо стронглидийн их хэрчимжилтэй халдвар дээр суурилсан гэж нэг дүгнэлт гарч ирсэн. Яагаад гэвэл одоо тэгэл яг дархлаа суларсан үед энэ стронглидийн халдвар бэлчээр тэртээ тэргүй байж байгаа энэ халдварыг ихээр аваад тэгээд нэрмээс олцсон л байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ стронглидийн халдвар байж байгаа бол зэвсэг нь байгаа. Одоо нөгөө манайхны хэлтгэр туулга хэрэглээ. За яг хөө дээр үед бид нэр одоо энийг туулга гэж хэлээ сурцсан боловч тэр эмийн үйлчлэгээ болов шууд дотор нь энэ хорхоог өхүүлдэг үйлчлэгээтэй. Түүнээс биш одоо ингээл яг ходоод гидснийг ингээл хөлгөр булчин агшаагаал нөгөө агуулгах тухын тань гаргадаг энэ үйлчлэгээтэй юм одоо бараг байхгүй болсон. Яг энэ стронглидийн халдвар одоо энэ яриад байгаа хялгсан орхон халдвар энэ хүч орхон халдвар намжуун л байдаг бас онцгой бүсүүд бий. Бид нар бас энийг яг ингээд олон газраар судалгааны ажиллаар ингээд явж байхад бол тодорхойлж исэн. Алтан нурууны өмнөд хэсэг 3 тэс сэврээ тэр хаваар бол шимэгчийн халдвар их намжуун л байдаг. За энэ жил ихэд бид нар завхны дөрвөлжингөөр тэг хөвсгөлөөр нилээ явсан. Тэнд бол өстой найгаа алдсан. Тэгэхээр л одоо яг тэр чийг дулааны тохиромжтой нөхцөл буюу чийг нь хангалттай байж идэг. Энэ нөхцөл хизээ үгүй болдог вэ гэхээр намар 9 сарын сүүл 10 сард одоо бэлчээрт байгаа нөгөө авгалдаа маань халдвар төрүүлэхгүй болоод ирдэг. Яг энэ үед нь өвөл хаврыг одоо нөгөө малаа арай шимэгчгүүд агуулгахын тулд тарилга туулгалтыг хийлгэж явах хэрэгтэй. Толгой дараалал хийлгэх хэрэгтэй. Яг таны ярилцлага өгчөөс тэр жилийн их хурдар хоёр уяач нэг юм нулимс мэлтрүүлсэн юм аа. Би тэрийг сандгийн. Нэг нь та нэг нь одоо тод мандлаа байж Афган самдангийн Бацүгүй тангаах маань байсан. Тэгээд таны нөгөө миний хагуу юм аа гэж хэлээд. Тий. Тэгж хэлсэн байд юм аа. Тэгээд бичлэн дээр байдаг юм шүү. Тийм бичлэг юусоо байдаг юм бэл. Одоо уйлж байгаа бичлэг одоо хүмүүс авах дурггүй байдаг юм билээ. Байдаг юм. Сүүлд нь л бүр уйлаа дуусны дараа л хүмүүс их баахан баяр хүргэсэн байсан. Тийм бичлэг байдаг. Ер нь бол одоо би оюун мандлаа гэдэг юм дэ. За өнөөдөр хонгор маань хурдан сайхан байна. Нэг тэдийн баримжаанд ирэндэ гэдгийг одоо эзэн үеч сануулж байсан байдаг уу? Төв аймгийн наадамд уралдахад нь бэлгийн машин суулгач гэдэг байхгүй юу? Тэгсэн тэр үеч нэг уяач явуулахгүй гэдэг их хэн болдог байлаа. Одоо ч бас тэгдэгий. Тэнгүүд бэлгийнхээ гуйж байгаад нэг машин суулгацсан чинь нэг цагдаа таниад өө энэ одоо юм бэлгээ хахад буу одоо энэ
Уяа чи суудсан явж ш тэгээд буулгасан чи бэлгийнх их уралсан тэгэхэд. За миний уйсанмаар намайг дагсан ч төрүүлэн дагаагүй байсан төрүүлнэ гэд. Тэгжээс. Тэр үед өглөх гой санагддаг шүү дээ. Тэгээд бид хүлээгээл байжсэн тэгэл зарлагцаар угаал төрүүлэл ороод ирсэн те. Их хурдын тухайд? Их хурдын тухайд хурдан байна. Миний дүү сайхан хоншороо сайн тосол гэлтэглээ. Юугаар тосолтын гэж чи одоо юугаар тослоор тэргүүрээ сайн тослохгүй гэл. Түүхий хоньны сүүлээр их хамраа тосолж байлаа. Тий. Нөгөө улсын наадманд барьсан гэрээ бид буулгаагүй ингээд тэндээ байлгаж ирсэн. Тэгэл орой адуун дээр очих нь бол өглөө наашаа гэр дээрээ ирнэ. Тэгээд дүүнэр дээр ярил бүгдээрээ одоо нийлж байгаа хамраа сайн тосол гэл. Хамраа түүхий хоньны сүүлээр тослол тэгжсэн дурсамж байгаа шүү дээ тий. Ер нь хурдан байна шүү. Одоо явдал суудлаа хичээж байгаа байхгүй. Одоо жишээлбэл одоо уян дээр одоо хамаагүй одоо юу яж болохгүй, хэнтэй хэрэлдэж болохгүй тийм нэг нууцын нууц судар дээр бичээтэй байдаг шүү дээ. Тарганы мах хийж болохгүй ч гэдэг юм уу те. Тиймэрхүү тийм цертимүүдийг ер нь баримталж явах хэрэгтэй байлээ. Тэгэл морь харах тоолонд л айгу тийм өөр болоод идэм билээ. Жишээлбэл ингээл тийм ингээл чихнээс ахуулаад ингээл сар суугаад эхэлдэг билээ ингээл. Одоо ингээл харуулж ирсэн л да. За ингээд хар гэдэг. Бид харж байгааг 9 онд Сувдан зэр төрүүлж хад тэр хамп хэлэн шүлчтэй билээ. Өсөн ингээд юм юу гэдэг хамп хэлэн шлагдаг билээ. Гялалзаал тий. Тэгэл чих олон газараараа гардаггүй бил. Зүгээр нь чих хүзүү ингээл чэйжин биеийн тийм өнгө суудсан байсан. Тэгээд сорлоод л юм. Тий сорлоод айгүй гайрдсан билээ. Тэгэл наран тарахаар одоо яаж шарагдаад байгаа юм. Тэр одоо тэгтээ айгүй гоё л болтгий. Хонгор ректим болсон мэт тэр нүд тэр чихний үзүүр тэр нэг тийм сор ингээд гацсан байсан. Тэгэл одоо явдал судлаа цэг нь хүнтэй болгоомжтой хайрц. Ерөөсөө хүнтэй муудаж болохгүй шүү. Тэгж хэлжсэн бэл яах тэгээд тэр бол яг л одоо уяач үний одоо том эрдэмчтэй тэр сорыг тэгж харна гэдэг л. Тэгээд ингэж харддаг ингээд надад зааж өгч байгаа. Одоо би ясгээ харддаг штэ. Тийм зарим морин дээр харддаг тийм байдаг. Тэгээд тэр бол харахаар тэрмэр бол яг л нэг айрагдж байгаа. Эсвэл төрүүлж байгаа. Тийм ээ. Тэр сор суун гэсэн тэр нэг айхтар юм байна. Мөрний уяа зөв байна, сайн байна, сайхан байна. Гэтэл тэр өдрийн аз үмийн асуудал шүү дээ. Энэ бол шигшмэл мордын хурд уралдаан буюу зөвхөн мандатаар оролцдог 3 жилд нэг л удаа болдог Монголын морины олимп. Тэгээд тэр нь их насны морь төрүүлгэн чиний бас бодоод итгэж хэлэх амаргүй л байдаг байх л та. Тэр утгаараа та тэгэж их өөрсөн байх тий. Магадгүй юм а тэгээд төрүүлж заах айрагтан бол айрагчих واخа гэж бодож ирсэн. Төрүүлчин чиний санаагүй. Тэгээд одоо тэр бичлэгэн дээр харж байхад тухайн үед нөгөө дагаж явж байсан боловч тэр нөгөө би ч замаа харж байгаа. Манай хэд хажууд нөгөө дурандаа байна уу байна гэж тэгэл явж ирсэн учраас замаа харж ирсэн учраас одоо яг тэр төрүүлж байгаа тэр юуг нь агшингийн үнс харж чадаагүй байдаг. Тэгээ дараа нь бичлэгэн дээрээс харсан ер нь тэр 8 морийг бол тоотлон өнгөлцсөн байлээ. Тэгээд сүүлд нь манай заяа ярьж ирсэн л да. Зүхбаатарын цал байдаг. Тэр нөгөө хүүхэд нь гаргах гэдэг. Тэнгүүт нь гараараа ингэсэн гэж байна. Тэгж ярьдээ. Гараараа дохиод исэн гэж байгаа. Тэгэл явсаар байгаа. Тэгэл үзүүр дээрээ тэр хорд тарлж байгаа тэр штэ. Тэр их хурдын дараа хэд хоногийн дараа төвөмс уралдаан болсон юм бэ? 28/9-нд Эрдэнэт төвөмс болдог. Тэгээд Эрдэнэтэд очиж уралдаад. Бас сайхан манай буянтай битэр цуг явсан. Авж явсан бэлгэх наан үлдсэн. Юу яах гээд. Өөр газар говь руу явдаг байхад тэгдэх бэлгэх. Тэгээд буянтай битэр авч явжсэн. Бас сайхан байсан. Манай буянтай ч бас сайн шүү дээ их мөрөнд л. Заахаа өнөөдөр нэг оройрхон дэше нэг тарлнаа гэдэг. Жохон бүрий болох гээд үед. Тэг сайхан тарлаад байгаа. Тэгэхэд л яг тэр нөгөө юу бас харагдчихсэн тэр. Одоо нөгөө сор. Өглөө мордуулахад харагдчихжээ. Тэгээ нэг хэсэгхэн унтдээ юм атгч бүр ингээд наман дээр байгаас тэр шүлсэн ингээл зунгаарлалтаа л гэл. Баг газар тосгож байгаа юм шиг. Амар тийм тув тунгалах тийм шүлс байт юм байлээ. Хүмүүсಗೆ ярьдаг чинь шүлсэн одоо ингээд газар хөрвүүлдэг. Тэгээ ингээд босоогоор ингээд унтцсан. Тэгээ ламнаас нь ингээд шүлс гоочвол тэр шүлсэн ингээд
газар шүрхэх ингээл зунгаарлцсан тий. Тунгалах гэсэн мөртлөө. Тийм. Одоо цавуулаг шаналтай гэдэг юм уу тий. Тийм шүлс гарч байгааг би одоо миний утсан дээр байгаа л та. Тэгж харагдчихсан. Тэгэл за хурдан байгаа юм байна. Тэгэл бас зөвшөөрөл байхгүй дагах зөвшөөрөл байхгүй дээ тэр. Тэгэл дагсан. Тэгээд тэгээ холоосоо нэг 600 м-аас холоос дурандаад нэг ойртсон. Ойр тоолсон чинь төлөв хонгор байдгүй. Цог явжсэн халтар халдсан мөр 9 төр байгаа тийм. За ингээл хаашаага 17, 27, 37 гэл 47 гэ байдгүй тийм. Тэнгүүт нь нөгөө цагдаа хүр ойртоод ах нэгэд мориот тоолсон чи байдгүй. Юу яасан? Сая их хурд төрүүлсэн юм аа. Чи нэг станцаар асуугаад өгөөч гэд. Тэг асууж чинь тийм морины хүүхд унаагүй байна. Өөр морины, хээр морины хүүхд уусан манай юуны авсан байна гэж станцаар. Тэгээ үйжсэн чинь гараад ирлээ шүү. 67 дор явчихна. Буянтайш дагаж өгүүлээ, биеч дагаж өгүүлээ тэгээд яасан бэ гэсэн нашураа хийцэн гэд. Гүнөө запасаа яасан илүү нашураа яасан гэсэн чинь бас хайцсан гэд. За тэгвэл миний дэвстэй хөлөөрөө давраад явуулаад байгаа л гэсэн. Нөгөө чинь зэрэглээ өгтөлтэй. Тэгэл явуулсан да. Тэгэл цагдаа төвөгдөөл нэг дурандаал харахаар 27 8 руу орж, нэг 30 руу орж идэг. Дахиад хөөгдөл нэг толгой төрөөр гараад ирсэн 17 8 руу орж байна. За одоо тэгэл дахиад хөөгдөж байгаа шүү. Нэг цагдаа ирэл моциклтэй цагдаа ирэл хөөж байгаа юм чи. Тэгээ дахиад нэг тойроо гараад ирсэн 12 руу ороод явцсан. Тэгэл дахиж нэг харсан чи 7 8 руу орж ирсэн. Тэгэл за газрын хэд бол өнгөрцөн шүү дээ. 67 дээр явж яхад чинь. Тэгээ 150-д ихнээс нэмэр хэлдэг баха. Тэгэл тэр чинь 67 дээр гэдэг чинь тэгэл урагшаага алж байна. Бидний одоо тухайн үед одоо бид нар тэгж ярьд. Нэг шонгийн мод найж байгаа нэг зөрж байгаа юм шиг явсаа гэл. Тэгж яваал. Тэгээд сүүлд нь бичлэг үдж хахад тэр тааган зэндээ ахын хүүхэд нууц хэр гэж морины хүүхэд ташуур өгсөн байдаг. Яг хажуугаар ингээл дөрөв дээр ингээл юм уул юм хажуугаар ороод ирэл дөрөв рүү ингээл шургаж яхад нь л тэр нууц хэрийг төрүүлэх гэж ингээл шургаж яхад нь хүүхэд ташуур өгсөн байдаг. Минийнээс төрүүлээрэй гэд. Тэгэл ташуурж аваад ганцааргүй сайдын хонгор морин дээр очиж байгаа шүү дээ. Тэр хоёрын Хермер сууж исэн юм бахаа да тий. Хермер тэр 10 нэгт ордог. Тэгээд ташууртай болж аваад нөгөө хүүхэд ч ташууртай болж аваад тэгэл ганцааргүй сайдын морин дээр очив. Ганцааргүй сайдын морин чинь айл эзэн салхинд гараад амарцсан. Дэлгэн хонгор чинь байнгын шахаад очиж байгаа юм чинь. Тэгэл тэр шин үзүр дээр уралдаал. Тэгээд дэлгэн хонгор төрүүлдэг юм да. Бас төрүүлжийнхээ үзэж чадаагүй. Хашаанд орлоо гин. Бас машина хийцээ асаалтад хаалганы онгорхоо. Тэгээ гүг очсон чинь орцсон байсан. Тэгээ яасан байр гэсэн чинь төрүүлсэн гэж байна гэд. Уянтай минь ороо зогссон. Тэгээд орж зогсчихлаа. Тэр хүүхдийн бас одоо дашуур өгж байгаа нэг талаар энэ ч өөрсөлтөө тий. Тий. Нэг байрны нэг морины урдч байсан л одоо тэр чинь амжилт урагшаа шүү дээ. Тэгэд яг нөгөө Монгол одоо энэ Монгол наадмын морин уралдааны амин сүнс тэр үнэт чанарыг тэр хүүхд бас харуулж тий. Ер нь дашуур өгч байгаа юм. Ер нь морин л юм байгаа. Түүнээс л одоо өөр газар бол байхгүй шүү дээ. Өөр газар бол жинхэнэ хүчээ үзэж байгаа. Тэр моринд байна шүү дээ. Хажуугаар нь тандагч морь байна, хүүхэд байна. Тэгээд за минийнээс төрүүлээрэй гэж ташуур өгж өгнө гэдэг бол ямар их агуу том сэтгэл бай тээ. Өөрийнх нь морь дөрөв дээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр чин унаач хүүхэд ямар их тэр мэдрэмжтэй байна. Тэр өөрийнхөө унж байгаа морийг яаж мэдэрч байгааг бол харуулж байгаа байхгүй. За биенийх бол одоо хэдий ингэж дөрөвт явж байгаа ч гэсэн одоо айрагдаж барахгүй юм байна гэдгийг бол унаач хүүхэд мэдчихээн. Морины хүчин тийм байгааг бас мэдчихэж байгаа. Эзэн бол бас уйж байгаа зэндээ ах ч гэсэн бас мэдчихэж байгаа л байл хажууд нь дагсан байлгүй дээ. Тэгэл хонгор мораараас орж ирээл тэгэл тэр хүүхд ташуураа өг. Тэр өөрөө ташууртай үлдэж байгаа сапас ташууртайгаа. Тийм илүү ташуураад хүүхдүүд ингээд нэг гинцээр орочтой байхгүй. Тэгээ нэгийг гартаа ингээд сагалдуулаад хийчихдэг. Тэгээд хонгор мор төрүүлж ялаа. Одоо манай Яашлын Батсуурахын нутгийн хүүхд Сүмэй гэж хүүхд унж төрүүлж ирсэн. Улсын наадамд айр ихтгэд нь одоо бидний одоо хэлдгээр загсаа мань унж загсаа гэдэг. Бид нар загсаа гэдэг нөөс мань базар гэдэг юм л да. Тэр хүүхд унж айрагт төрүүлчихлээ. Түүнээс уралдааны дараа тэр цэндээхээ уралдаан хүүхдийг олж уулзаа юу? Уулзаад бас шагнал өгөөд цэндээхтаа шагнал өгөөд мориныхны эзэнтэй уулзаж бас мориныхны эзэн шагнал өгөөд хүүхдэд нь бас шагнал өгсөн. Баярлсан шүү мэдүү гэдэг. Өө яах вэ ах гэж тэгжсэн тэр хүүхэд. Одоо том болсон байлгүй дээ жигтэйгэн том залуу болоо хэлгөө. 11 онд Дүлгэн хонгор яаж уралдсан юм бэ? 11 онд улсад ирээд ханиттай байдаг юм аа. Тэр жил айхтар ханит. Тэр жил айгүй ханиттай байсан. Тэгээд
яг мордуулах гэсэн чинь нэг тийм бүрцгэр байгаад болдгоо. Тэгэхээр нэг халууны шилүү хийгээд үзэхгүй. 30 сарын 5 хүртэл халуурч ирсэн шүү дээ. Тэгээ явуулаагүй. Тэр нь тэр жилдээ нь уралдуулаагүй. Тэгээд дараа жил нь 12 он даншиг хойшилдаг жил ч дээ. Говьд чи бороо ороод шүү дээ. Дунд говьд. Амар эс. Бид чинь бүх мордуудаа майхан дотроо оруулаад тавьчихсан. Тэгэл нэмэгдсэн зогсож илаа шүү дээ. Тий. Бас буянтай тэр цуг авч явсан. Тэрэн дээр чинь тэр уралдаан тэр чинь бас юу яадаг гоё юм болдог. Яасан гэсэн тэр оройн нууц хээрийн эзэн Чин бат тэр над дээр ирдэг. Бас гах тэгээд хонгор морч сайн байгаа юм байна. Ер нь баг төрүүлэх байлгүй тэгээд. Тэгээд морины одоо тэр өдрийнхөө юуг мэлааж ийн гэдэг. Бас нэг ганц юм задлаад өргөж исэн дээж өгсөн чинь нөгөө алдчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэгэхээр би тэгсэн. За миний дүгмэрч лавхан орох юм байна да. Ер нь л маш боломжтой байгаараа да чи минь гэд хэлээд. Тэгээ би тэр нэг зуудаа таал нөгөөтг машин дотроо хийцсэн. Тэгээ вэжсэн чинь мор гараал явлаа. Хонгор морч гардгараал гараал ирлээ. Тэгсэн амуу үзүүн дээр нууц ихээр явж байна. Дөлгөө хонгор араас нь очиж байна. Тэр залуу машин морныхаа цаа талд нь баруун талд нь би зүүн талд нь тэр буруу өрүүлтэй машинтай. Би зөв өрүүлтэй машинтай. Тэгэл дөлгөө хонгорыг шахуулгаар ингээд цаатлаас нөгөө шил буугаад байгаа. Цонгож илж ингээд буугаад нөгөө залуу хардлага. Тэгэхээр би нараас нь ингээд шилээ хаачна. Тэгээ винтад байгаа дотроо ярихгүй машин дотроо. За яах вэ мэд. Очуулах уу гэдгсэн чинь та мэдл гэж байна. Бэлгээ ах руу ярьлаа. Хотод бэлэг төвийн бүс оролдож байгаа. Мэд өөрөө мэдэхгүй дөө гэлтэж байна. За гэл. Тэгэл би цонхаалттай нөгөө Чимбач юу цонхон нээлттэй тэгэл явсараа бол нэг авээцсан. Авэачаад очоод гарах гээд байгаа юм чинь дэлгэн орч. Хамуу зүрх шурах гээд. Хамуу үзүүн дээр ингээ нууц ихээр явж байгаа. Тэгэл араас нь бүр зүгээр явсаар байгаа л тэгэл 3-т орсон та. Тэр чинь бас юу штэ. Хүндлэл байхгүй те. Тэнт хүүхэд нь тэгж яхад би тэрийг заавал тэгээд те. Хамуу зүг 3-2 баг адилхан штэ. Тэгээд нууц ихээр 3-т ороод дөлгөө хонгор. Нууц ихээр хамуу үзүүлээд дөлгөө хонгор 3-т орж ирсэн. Тэр бас гой санагдсан ш надаа. Тэгээд эзэнтэй нь хоёлаараа уулзаад ярьжсэн ах бас л одоо төрүүлгэн штэ. Амуу зүрх шургуул штэ. Миний ахс л бас л одоо сэтгэл гэдэг бол агуу юм аа. Тэгэхээр дөлгөө хонгорлог олимп төрүүлж гисэн байр. Морины олимп төрүүлсэн байр. Бүсэд очиод төрүүлсэн. Дахиад одоо энд ингэж чинь гэдэг бол миний ах ийм морь сэтгэл хоёр бол агуу юм аа гэжсэн. Тэр бас их сайхан санагдсан одоо олноо та. Бид тэр одоо бас найзуудтай уулздаг хаяа заримдаа. Энэ бол сонсож байгаа гэдэг үгүй миний хувьд. Яг энэ гоё уралдаантай холбогдолтой. Тий. Тэр төвийн бүсийн тэр энэ дээр мандлын хурд дээр бид хоёр хоорондоо ярьсан тийм юу байхгүй. Сонсож байгаа ухааны биеийн хүн амтнд яриаг үл тээ. Бэлгээ ахад мэдтээ. Буянтаа мөр мэдчихэж байгаа. Манай буянтай ч бас л сэтгэл гэж яста агуу хүн шүү дээ бас л. Ер нь бол энэ яг сүүлийн гол хоол нөгөө нэг том уралдаанууд гол хоол чинь буянтад харуулдаг байсан юм шүү дээ. Төвийн бүс. Энэ говийн бүс. Уралдаас урд өдрийн хоол гэж буянтай манд тааруулна. Бас хажуугаар нь одоо их хурдад төрүүлэхэд бас их тийм хоолыг тааруулж байсан хүн чинь манай заяа үйдэг. Бацаа ихэд. Тэр залуу бас бэлгээ ах чинь ингээд гидсийн ингээд өргөд үтсэн. Биш жоох идүүл ял гэл. Тэгэл буянтаа болох юм биш үү гэл тэрээр ирэнгүүт нөгөө заяач бас гидсийн үтсэн гэж өргөж үтсэн. Чи ингээд өргөд үзгээд. Тэр чинь тийм мэдрэмж юм байна шүү дээ. Өргөд үзгээр нэг тийм байгаа юм байна. За 30 минут хооллоо гэл. Тэгэл 30 минут хөтөлж хооллоо. Тэгэл буянтаа бэлгээ авч дахиад үтсэн. Гидсийн өргөлж үтсэн. За бодоо болсон байна. Тэр нөгөө азарга явчаад дараа нь их насны морь явахаар нөгөө хоолн шингэж гээд. Тийм учраас тэгж идүүлээд. Тэгээд гидсийн өргөд үзгээд байгаа юм. Гидсийн өргөд за одоо болох юм байна гэх. Тэгээд уралдаж ирсэн та. Хоол. Тийм санийхаа би хоол тааруулна гэдэг чинь тэр ч жинхэнэ тэр нөгөө уралдахаас урд өдрийн хоол нь байт юм аа. Яг тийм байл. Урт цагийн үеэнээс уралдах өдрийн хоол чухал юм аа гэж тийм. Хоолны алдаатай гаргаад л морой хэдэн байраар өөрчлөлтсөн ч хүн байдаг, хэдэн байраар хойшлуулсан ч хүн байдаг. Тий. Сүүлийн жилүүдэд энэ нөгөө нэг хэвийн форм бариад нэг хэвийн яг ингээд формд оруулаад авчлаар тэр хоолны алдаас
гайг болчиход ах шиг. Одоо нэг хоолны алдаа хийсэн гэж уяачтай бол нэг таарахгүй л байна. Тий. Тэр чи одоо нөгөө юу байхгүй нөгөө хийж байгаа ажилдаа тааруулаад хоол юм. Морь болгон өөр өөрийн зан характертай. Морь болгон өөр өөрийн идэж хоолтой байхгүй. Дэлгэн хонгор морь болохоор өсөнгөл харамжаалж юм ингээд сул тавьчих. Ерөөс ингээд гэрийн бүр шиг тойрлоо чинь хөдлөхгүй. Бус морч ингээд явж иддэг шүү дээ одоо ингээд. Тэгэхгүй дэлгэн хонгор ингээд дагаал яг хажууд нь ингээд шин манаал ханж. Яг нэг суурин дээр ингээд гэрийн бөөрний дайтай ингээд идсэн байдаг шүү дээ. Тэгэл гарч идэн тусгаал ингээд хоолж яхад ингээд харахаар яа нэг муухай ус таарч идчих үү гэж бодож байгаа шүү дээ хүн дотроо. Тэгэхгүй яг тэрийг тойруулаад ингээд идчихсэн бэл. Тий одоо шилээд нэг линсийн ус мөс гэж ярьдаг шүү дээ. Тийм юм идчихгүй гэж санаа зовоол ингээд харахаар ерөөс тэгэхгүй. Тэгэл ингээд тойруулаад идэвчдэг бэл. Тийм учраас морины уян дээр бол одоо алдаа гаргахгүй уян гэж юм байхгүй л дээ. Тэгээд алдаагаа олжхол засч гэн гэдэг бол хамгийн сайн юм шиг байна. Таны яриаг сонсож байхад нэг одоо авууштай чанар байна. Ер нь бол одоо морины эзэдүүд бол ихэнх тохиолдолд морь уухийн ажлыг уяачид 100% даатгаад өөрсдөө бол яг нэг уралдааны уяач гэдэг юм нэг юм харах төдийлээд. Гэтэл та бол ингээл дөлгөө онгорч дээр тэр бас одоо нөгөө судан зээрч дээрч дээр за ингээд сая ингээд урд хөдрөө хоол яаж идж байгааг чараал те. Тэр сорыг ингээд ер нь бол байнгын дагаал ингээд ажиглаад идэг бас. Энэ бол одоо бэлгийнхаа ажил гэдэг юм уу. За би энийг чадахгүй бэлгийнхал мэдх юм чинь гэдэг ингээд суралцах хичээжсэн байнга морой ажиллажсэн зүйлүүд бол бас давуу тал болж ажиллах. Тийм тэгээд одоо сүүлийн үед бэлгийнхаа хэлжсэн ярьжсэн тэр тэмдэглэлүүд дээр ингээд үзэж хагаад морь болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг юм байна. Тийм учраас тэрэнд нь тааруул ажил хийж, тэрэнд нь тааруулж хоол ундыг тохируулж явах хэрэгтэй гэж. Тэр их үнэн байна. Одоо өөрөө тэрийг одоо бэлгийнхаагаа одоо тэнгэрийн хүмүүснээс хойш бас үзэж ш тэр чинь. Тийм. Тэр хүний даасан зөвлөсөн сургасан бол яг л амьдрал дээр яг биелэл олж байгаа. Тийм ч учраас одоо манай буянтай маань сайн багшийн шав учраас одоо маш сайн үйж ин одоо буянтайгаар гарахдаг шүү дээ. Тий. Ер нь адуун сэтгэлээ гаргах юм бол адуу одоо хариуг нь сайхан тавьдаг юм а гэж. Ер нь адуун сэтгэлээ гаргасан түүний буян зээг харамгүй хүртдэг юм а гэж байж дээр. Та тэгж хичээл зүтгэл гаргаж бас яаж ясныхаа хүчин одоо хариуг бол хамт ламссан юм байна, мэдэрсэн юм байна л гэж боддог. Тий, тэр чинь бас манай бэлгийн хэлдэг байхгүй юу? Чи адуун их сэтгэл гаргаж их зүтгэж байгаа хөө. Чамайг нэг л өдөр бурхан харж байгаа. Адууны бурхан дээр чамайг харж байгаа шүү дээ. Намайг ч харж байгаа. Тэгэл нэг л өдөр хоёлаа. Одоо тий? Энэ их одоо нөр хөдөлмөрийнхээ ард нь харж байгаад нэг сууж ах үед өдөрт байгаа гэдэг. Тэгэл одоо дагах болохоор бол хаашаа журалдсан одоо хаач одоо морины ажил хийсэн хаач явсан билих төв цугал явж идэг. Тэр бушууг шиг хар машиндаа сууя гэж байгаа. Бушууг шиг хар машиндаа сууж авал тэгвэл сэтгэл амар гэж байгаа. Тэгээд тэр түрүүний чиний хэлдгэр тэр чинь бас л их тийм ярьж өгнө. Би заримдаа чэйжлэхгүй. Тэгэл бэлгийн ахтаас асуун шүү дээ. Ингээд ийсэн та яасан басан түрүүний тэгж хэлсэндээ дахиад нэг хэлдэг хэрэг том харддаг ш надруу ингээл. Тэгэл нэг лавлаа таш бишгэл юм болно шүү дээ. Янз янзаас асуугаад ахаар чинь. Тий. Тэгжээс тийм үеинүүд байгаа. Тэгээ бэлгийн ахтаа зарим нь хэлцгэн заримдаа бөө сүулт нь хэлж өгдөг юм. Морин дээр ингээл одоо тэр нь тэгээд энэний ингүүл яах юм ах гэж ярьж хахад хүртэл зааж өгнө. Тийг одоо ингээд хавирга дарна гэдгийг одоо бэлгийн ахтаа гэж сурч ирсэн. Одоо бэлгийн ингээд хариун дээр одоо ингээд хавиргын ингээд урд одоо галнаас нь хойш ингээд дарж үтсэн. Банк тэгнэ. Та амьсгал шагнадаг угаасаа бүх үеэс мэддэг. Хавирга дарна гэдэг юм зарим үеяч нар нэг хийдгэн болов гэж анзаардаг шүү дээ. Манайхан бол бүгдээр юм хавирга дарна гэл. Хавиргыг ингээд дараад хэр махтай байна гэл. Яаж мэдхгүй бэл яах гэл тэгэхээр хажуудаа цогцоо одоо ингээд энийг дарж үзээ тэрийг очиж дарж үзэх гэл. Нөгөөх нь нөгөө мэдрэмжийн суулгах гэдэг шүү дээ. Мэдрэмж тийм багцаа байд юм байна гэд мэдж авчихсан шүү. За та бүхэн хөөрөлдөх дараагийн хурдан хөлөг бол Дүнжин гаргийн хурд хаврын бүсийн уралдаанд 2 удаа зургаалж бүсийн уралдаанд 1 яригдсан. Таны саарлаа зэрэг баг тий. Тавруу саарлаа. 2007 онд тавруу саарлаа газарга. Тэр үеийн шүтлэн байхад нь хөдлөж авчихсан. Одоо энэ гарын жумгаа одоо энэ юу нэ? Амболд хиний налаахын нөгөө дуграагийн улс бүстэй харагддаг нөгөө хээр халдсан
морины тийм юу болсон, уралдаан болсон. Салгаан хадмаа. Тий, милалганы тийм юу болсон. Тэрэн дээр бас тэнд цувраг болсон малайхын уртал дээр. Тэрэн дээр судалдаж харсан. Тэр ном дээр бичснээр үл яг тийм одоо матастай чих толгой арай өөр байт юм лээ. Яг тэр их одоо товруугийн төл учраас, төлийн төл учраас. Тэгээд төрүүлсэн даагийн юунд өгöd дуурайд өгöd одоо баталцыг өгöd тэгээд би тэрийн дуудалтан дээр судалж авчихсан. За дуудлага бол дуудлага хөдөлгөөр орноо л гэхээр би орё л гэсэн байхгүй. Тэгээ орсон чинь 500 мянгаас ихэл дууддаг юм аа. Тэгээд 500 мянгаас ихэл дуудаал. Тэгээд нэг залуу 100 хийлээ, би нэг 100 хийлээ. Тэгээд хийсээр бол сая 500 болоо. Тэгсэн бэлгийх бах тэгж ийм тогроо хаагж байхгүй болов гэх юм. Үгүй гоё байна хаас та гоё яадаг би авчил та гэсэн чинь. За тэгвэл өөрөө мэдлээ. Тэгэл дууцсаар байгаа л нөгөө залуу битэр нэгэн зүүн тал би баруун тал зогс нөгөө залуу зүүн тал зогссон. Голд нөгөө нэг чинь буулаа л гэдэг. Тэгэхээр л 150 мянгаас нэмээд тавь. Сая 750 гэл нэмээд тавьчлаа. Тэгсэн чинь нэг залуу тэр нөгөө залуу тэр уулз чинь чихэнд нэм хилээд. Тэгжсэн нөгөө залуу дуутахаа болчихгүй. За дахиад дуудвал нэг 50-ыг нэмээд гэжсэн чинь сая 750 буулаа гэсэн сая 750 болчихлоо. За ингээд авахаар болоод авлаа. Та авчаа байжсэн чинь нөгөө залуу ирж байна. Оо та нөгөө баасан бацаа гэж хүн байж таг тий гэсэн чинь. Та ч нөгөө совдон зэрдийг хөдөлж авсан хүн биз таг тий гэсэн. Таныг яаж марах вэ гэж. Тэгээс сая 750 мянган дээр дуудлах хулдаар судалж аваад. За тэгээ уйж гарсан. Уяалсан. Бэлгэх буянтай юм уяалсан. Үгүй ийм хурд гэж байхгүй гэл тэгээд л байгаа наач яста гоё байна гэл. Тэгээд бэлгэх нэрээ тийм биш уяад ирсэн чинь хайтайхан болж байна гэл. Тэгээд уйсаар гол гаргаад ирсэн шүү дээ. Тэгээд бэлгэн биш тавруу саарл чинь энэ Төв аймгийг тойрсон олон наадам төрүүлсэн байт. 10-аад наадамд төрүүлдэг. Одоо надад медаль юунууд нь байгаа шүү дээ. Нэг өдөр нэг медалийнхын дэвсгийн солихгүй оёцсон сууж илаа. Тэгсэн чинь манайх нөгөө гаднаас ороод ирсэн. Тэгсэн чинь үгүй юу медаль одоо оёо суугаад байна гэх юм. Тавруу саарлын медаль шүү дээ гэл тэглээ. Тэгсэн чинь үгүй тавруу саарлын чинь ийм олон төрүүлсэн билүү гэдэг чинь. Үгүй тийм болоод оёо сууж юм да гэж оёо суужсан чинь. За тоолъё гэдэг мөдөр таалдаг байхгүй. Тэгэл ингээл тоолсон чинь яг 10 төрүүлсэн байна. Тэгээд улсын наадамдаас 2 удаа хадварчихсан шүү дээ. Тэр жилээ нийлдэг жилээ Дүнжин гаравт соёлын жилээ совдон дөлгөө хоёроос нэгэрдэг байхгүй юу. Тэгэхээр чи 9 он. Тэр Дүнжин гарав дээр 8 онд сүүлд юм байна 10 онд. 10 онд юм байна. Тэгсэн чинь соёлон яг 6 дээр явчихдаг байхгүй юу. Төв аймгийн нөгөө бортолгоо өнгөрөөл нөгөө шуудуу өнгөрөөл яг 6 дээр явчихсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө соёлынгийн юу вэ гэдэг хүмүүс нөгөө цагдаа нар юуг алдчихдаг. Хүмүүсээ алдчихдаг. Хоржсэн хүмүүсээ алдчихсан. Цаана баг 300 м зай байгаад 300 м зай байдаг. Тэгэл алдчихсан чинь эхний 5 морийг бүжиж аваад яг 6 дээр нь очиод хүмүүс дээр очиод гацсаж байгаа ч. Тэгэл 6. Тий. Тэгээ дараа нь Дүнжин гаравт уралдаа дахиад 6. Тэр дараа өглөн. Тэгээ тэр жилийнхээ улсын наадамд даагны тавилан дээр сатураад бид бас дагцсан явчихсан. Тэгэхэд нэг улсын наадаг бас дагж үтсэн те. Дагцсан явчихсан чинь яг 10 дээр явчихсан чинь гинтхэн даагны тавилан хадуурж ишээ нөгөөдөг чинь. Тэнгүүт нөгөө юм нөгөө улсын наадаг чинь ингээд юм ховл татсан байдаг ш замаа хийж байгаа. Өө тэр мөрөл нөгөө машинтаа ороо авчихсан. Ингээд 2-3 хажууд 2-3 донслоод ороо авчихсан. Тэгэл тавруу саарлын чинь хажуунаас нь илтэж байгаа байхгүй юу. Тэгээд илтгэхэд яг 49-оор орд юм бэл. Тэгэл улсын наадам дагаа явцсан чинь л нөгөө цагдаа нар чинь энд гарч ил юу машин хаанаас гараад наадгаа хөөж гарах гэдэг. Тэгээс нэг улсын наадмыг юу хүртэл бараг барай хүртэл тагсан шүү. Тэгэж дагаж явж үтсэн. Тэгээд тавруу саарл чинь тэгэж хадуураад дараа жил нь дахиад нөгөө төрийн өндөрлүүдийн гэр байгаа шүү дээ. Нэг нөгөө морин яг зам дээр байдаг. Тэр лөө очдөг. 6 дээр явж байгаа. Тэгээд нэг цагтаа өөр хэмнэ гаргаал тавих юм. Буцаал орчих юм. Тэгэл гаргад тавиал. Тэгэл тэндээ байсаар байгаа тэгэл. Яасан та. Тэгээд 10 онд чинь төвийн бүсд очиж азарганд 3 торт. Урталт нь ам үзүнд чавхуул ороод төрүүлэгт нь хэний давг дөржин бор азрах. Бор.
төрүүлдэг. Тэгэхэд сурд байсан. Тэгэхэд яа хадуурчих вэ гэж бодож ирсэн. Тэгсэн чинь харин хадуурахгүй л байсан. 12 онд Төв аймгийн 89 жилээр төрүүлсэн. Бас л хадуурах гэж бодож ирсэн. Зүгээр л төрүүлж илээ. Усал хоолгон төрүүлж илээ. Тэгээд аваа сарал манайдаа бас энэ тийм дурлдаг юм аа. Төлөвлөнд дэжгүй юу? Төлөвд нь сайн байгаа шүү харин. Тийм. Тэгээд гүү тавиач авсан байна. Тодолдаач авсан усууд байна. Тэгээд зарим нэг нь хилдэггүй юм байлээ. Яагаад? Мэдхгүй. Би одоо гайхдаг шүү дээ. Надаас одоо төлийн авч хуралдаж дөрүүлчихэд харж ялаа би. Тавруу саалын тэр залуу авсан. Манай нэг ах надад бэлгэнд өгсөн гэж. Тэгэхээр дотроо бодож илаа. Одоо миний адууг одоо хөдөлтөд авчих юм бол миний адуу үнд орчих гээд байгаа юм болоо. Ямар учиртай юм бэ гэж бодож. Тэгсэн чинь сарын дараа ярьж штэ тэр хүн. Ахаа тантай нэг 8 хийх гэсэн гэдэг. Тэгэхээр би хэлсэн. За одоо тэгээд морины нэрийг эзнийх нь нэртэй гаргаж чадахгүй. Одоо манай нэг ах бэлгэнд өгсөн юм гэж сууж байгаа хүнтэй 8 гэж ахтай мэд. Хэлчихсэн. Тэгээд тэрнээс хойш нэг ч яриаггүй. Ер нь тавруу сарлын төлөө дээд удмаа татж гэнэ үү? Ямар хуу гардаг вэ? Их гоё гардаг шүү дээ. Их гоё юмсэг байгаа одоо. Зурган дээр л байгаа л да. Утсан дээр зургийг аваад одоо нөгөө удам судраар ингээд альбом хийсэн байхгүй. Одоо тэрийг хураалгаа тэр гарсан тэдэн онд гэсэн ингээд альбом баг. Тэр альбом дээр их гоё шүү. Ер нь дээд удмаа татж байгаа. Сүүлийн үед их гоё юмсэг гараад байгаа. За ингээ Базар дарын Баасан базар гэдэг хүн 2007 оноос 2010 оны хооронд 12 оны 5 жилийн хугацаанд улс улсын уралдаанаас 4 айр хүрв. Тий. 3 адууны амжилтаар тийм ээ. Тий. 3 Ер адууны нь амжилтаар. ингэж ярьдаг шүү дээ. Сайн одоо их насны морил хүнд нэг наснд нэг л заяад ингэдэг шүү. Та гэтэл одоо бас моринд ороод ийм сайн хурдан хөлгөөтэй одоо уучраад тий авсан болгоно нь хурдан бэлгэлсэн ч хурдалж яадаг, авсан ч хурдалж яадаг. Альваа зүйл бас эрүүл бэлэгдэл гэж байна. Ер нь бас нэг манай уячт маань бэлэгдэмэрл маш их боддог хүмүүс. Таны өвгдээд стомд ер нь нормал уйжсэн хүн хэр олон байх юм бэ? Миний одоо өвөө морь уйжсэн ба. Төв аймгийн лүнгийн Таштава гэхээр одоо сүнс мэд нас баримал уйжсэн. Тухайн үед бас хөөрхөн энтэнд оруулцдаг байсан байлээ. Тий. Тэгээд аав маань бол одоо цэргийн цагдаагийн хүн. Тэгээд тэр үед одоо тухайн үед их завдал болоогүй ингээд хотод ороод ирчихсэн. Тэгээд аав минь дүүнэрийн хүүхдүүд одоо лүнд байгаа. Тэг хаяа очиод гिचтэй лүндээгүр. Тэг. Тэр жил одоо 2007 онд усад төрүүлчихэд одоо лүн суманд наадам хийж илээ. Одоо улсын наадам төрүүлсэн. Амжилттай тэмдэглэж аавыгаа бас баярлуулъя гэж наадам хийжсэн. Тэр сайхан наадам болсон. Одоо бол хүмүүс ярьдаг. Албартын хүүгүүд моринд хэрвээ. Манай хүү морин дуртай. Гэхдээ баг багтаа бас морь унуулъя гэж үзсэн юм би. Тэгсэн чинь энэ морь ундаг хүүхэд чинь ер нь яг нэг үл цаанаасаа төрдөг юм шиг байгаа гэж би ойлгодог шүү дээ. Яг адилхан настай яг чуцуу байгаа байхгүй юу. Тэгээд яг морь ундаг одоо тэр үед манай хамаатны одоо хүүхэд лавга гэж хүүхэд миний морийг унах гэж ирсэн байсан лүнгээс. Тэр хоёрыг ингэ цосож байгаа гэдэг өргөөд үтсэн чинь нөгөө л хавгаа маань сүп гэл өргөж байгаа айгу хөнгөн. Ингээл өөрийнхөө хүүг өргөсөн чинь тийм лагс хүнд байгаа байхгүй. Тэнгүүт нь тэр хоёр чинь адилхан настай. Нас яг чуцуу өндөр намар чуцуу байгаа байхгүй. Тэгэл жин дээр зогсоогоо үтсэн чинь нөгөөх нэг одоо 10 хүйттэй. 14 6 ч юм уу хэлтэй. Манай хүүд гэсэн чинь 19 бараг 20 татчих юм. Тэгэхээр чинь болдгүй юм байна гэж одоо боддоо шүү дээ. Одоо манай хүүч одоо метр 95 та өндөр залуу байна шүү дээ. Тий. Тэгэхээр чинь тэр ясанд байна уу? Тийм тэр моринд хүүхдийн цаанаасаа төрд юм а гэж одоо бэлгэх хэлжсэн. Тэгэхээр яг тэр цаанаасаа төрмөл хүүхд шал өөр байт юм билээ. Шал хөнгөн ястай байна. Тэгсэн мөртлөө одоо энэ миний морийг унжуулдаж байсан тэр хүүхдүүд бүгд л том том залуучууд болсон байна. Яг л тийм хөнгөнөр л байт юм билээ. Одоо энэ хэр хөнгөн болж юу гэл. Өргөө ихтэй таарад нөгөө хинтээ базраа таарад алтан загсаа гэдэг байхгүй. Тэр загсаа таарад өргөө үтсэн. Яг тийм хөнгөнөрөө байл. Том залуу болсон мөртлөө. Тэгэхээр бид бодод тийш хүүхд морь ундаг хүүхд бол яг тийм хөнгөн ястай байт юм би гэж. Тантай уулзсныхаа мэдээж ярилцлага ихэлсэн цагаас эхлээл бэлгэх маань гэж ярихлаар морь сонирхдаг хүмүүс бол за энэ бол Төв аймгийн Баян сүмийн угуул
Монгол улсын манлай ууч дондгой оюун бэлэг агсныг ярьж байна гэж ойлгож байгаа. За зарим нэгэн дундаас нь үтсэн ч юм уу хүмүүс ус яагагүй юм. Та бол одоо ер нь оюун бэлэг манлайг одоо хамгийн ойроос мэдх юм хүмүүсийн нэг. Тэгэд манлай уучийн талаар бас нэг сайхан дурсамжаас ер нь манай манлай ууч маань ямар хүн байсан, яны ямар арга барилтай байсан, ойроос мэдэх хүний тухайд нэг сайхан. За бэлгээ ах маань бол за одоо уяач нарын хэлдгээр одоо амжилт нь нэг ахиж яваа. Тийм хүн байсан. Тэгээд тухайн үедээ бол одоо за Даасан Базрын Сувдан зээл ирсэн үү гэж наадам болгондоо хүн болго асуудаг гэсэн бэлгээ хаас. Ирсэн гэвэл за тэгвэл одоо ойлгомжтой боллоо доо гэд. Тэгээд бэлгээ ах маань бол аюу тийм мэдрэмжтэй хүн. Бараг эмчтэй ирнэ. Тэгээд энэ дархан хүний дээр бурхан ухаан тэр хүнд бол асар байна. Хажууд нь явж байгаад аюу тийм төршигтэй. Юмд одоо тийм яарч сандрахгүй. Тэрний жишээ нь өөр хангаад одоо би тэр цуг уралдчихлаа. Одоо энэ Яашлын Бацуурахын бор азраг гэж хурд азраг байлаа. Тэгсэн би ч одоо бас яаралах байхгүй. Бор азраг жоохон хоохноор гараад яваад тийм. Дагж байгаа би тэр өөр хангаад. Тэгсэн чинь тэгжин шүү. Би ч яарал болох бол яваад өглөө шүү. Одоо тэр нөгөө хиний тухайн Бямсурангийн азраг хурдан байлаа. Чи яваад алга болж өглөө гэсэн чинь. Зүгээрээ байж хэдэн километр явж яах гэлж. За нэг 5-6 км явж байгаа. Арай болоогүй л гэж. Хөөе яадаг би очил таахаа гэдгсэн. Яах юм бэ хэрэггүй байж болоогүй. Өөрөөхөө зөнгөө жоохон явууг гэл. Тэгэл хэд болж байгаа гэсэн. 8 км боллоо шүү гэлээ. За тэгвэл одоо хажууд нэг очтоо гэл. Тэгэл тэр чинь мордор яваад өгч байгаа шүү. Тэр чинь 8 км 16 км суралдах гэж байгаа юм чинь явцсан. Газрын талд очсон ба шүү. Тэгсэн чинь билгийх. За одоо нэг оч гэд. Тэгээ очсон чинь юм хэлэх юм ахаа гэж сонгоон олсон. Яг юм бай яах юм. Нэг цагнаалаа нэг дуурал гэлээ. Цэрлээ дуурсан унжээс хүүхэд нь харж шít. Зүгээр л тэгсэн чинь явцсан тэгэл. Тэгэл дараас чи зүгээр тэр дэрий чинь зүгээр туушж байгаа юм чи. Зүгээр гараараа ингэсэн. Тэгэл явцсан нөгөө. Тэгэл холхон шиг төрүүлсэн. Тэр зураг нь байдаг байхгүй юу. Тэгээд өөр хангаач ингэдэг нэг юм яг замын хажуугаар ингэж явж байгаад нэг юм хашаар оронгуудаа тортаашраа оруулцдаг. Тэнгүүтээ нэг ингэж нэг юм гүүлэн дээр явж байгаа юм шиг тийм зураг байдаг байхгүй юу. Надад одоо байх. Хөө ямар гоё явд юм бэ тэр бороо. Тэгээд би бэлгээхийг бодчихсон баг. Бэлгээх их тийм хүлээцтэй. Нэг төрүүл дуурахгүй. Моринд айгүй мэдрэмжтэй. Тэгээд өөрөө бол одоо тийм одоо юу гэж хэлдэг. Ямар ч тийм юугүй хүн. Шуналгүй хүн. Тэгээд морь төрүүлэхэд баярлж байгаа мөртлөө тэрийг нэг ил гаргахгүй. Хөөх яста болж яах гэл тэгсэн мөртлөө тогтож чадахгүй. Гэр төрөө яваад идэх байхгүй. Нөгөө гэр төрөө явдаг нь яадаг бэхээр бид нар гэр дагахгүй үе байж гэж ингээд зургатаа чагнаад ингээд хараа байж хат чинь би тэг чагнаж чаддаг байхгүй биш. Тэгвс төвчээргүй юм ааш тийм шиг. Гараал заавал ингээд хажууд нь яв дагах гэдэг. Тэгэхээр бэлгийх би дагахгүй байх гэж үлддэг байхгүй. Тэгэхээр ингээд нэг удаа дагахгүй үлдсэн. Тэгсэн чи харин гэр төрөө алхаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр чимээг сонсож чинь зургатны яриаг сонсож шүү дээ. Тэг төвчээртэй хүн ямар ч шуналгүй одоо нэг юу гэдэг одоо нэг тийм шар хор байгаал байх л да. Гэхдээ тэр юу яахгүй. Ил гаргаж ирэхгүй тэрийг. Тэгсэн мөртлөө нэг тийм алдаа гарсан юм нэг дотор боддгий бил. Тэгээд дандаа бичиж авах юм уу та гэл. Бүгд бичиж аваад. Тэгээд бэлгээхэд мөр үеэд байж хахад нь одоо оноох хэлсэн гэлээ. За миний дөө чи их олон жил одоо мөр үйж явлаа. Над дээр нэг ирнэ байгаа гэхэд оноох хэлсэн. Тэгээд бэлгээх тэр хаана алдаад байсныгаа ярьдээ. Оноох тэр очиж би мэдэж авсан гэж. Тэгээд асуухгүй бэлгээхээс яаж одоо мэдэж авсан та гэдгсэн. За яг чам дараа нэг үзүүлнэ. Тэгээ үзүүд дээр нэг тарал төрүүлгээд байна шүү дээ хүмүүстэй. Тэр алдааг тэрэн дээр их алдаад исэн байлээ. Тэгээд тэрнээс хойшлоор алдаагаа мэдэрч авсан да гэд. Тэгдгээ. Тэгээд тэр алдаа бол тэнд байсан байлээ. Тэгээд тэрнээс хойш одоо би сайн уралдаж байгаа гэд. Тэгээд одоо бэлгээхэн хэлсэн үлдээ. Зурагтны ярилцлаганд орж ирэх. За тэгээд Сувдан зэрэг дэр нь яаж жоохон явдаг адуу юм тэгсэн чинь. За нэг мотортой моцрын шиг л явдаг гэж хэлсэн гэдэг. Тэгээд тэрийг би өөрөөс нь сонссон байхгүй яасан гэдгсэн чинь. Яа тэгээ хэлсэн чинь одоо хүн амтан одоо дургуйцх байх та гэсэн гэж. Тэр сэлэнгийн уралдаанд харагддаг байхгүй тэр. Бүгд цаас бууж байгаа л гэдэг. Бид нэр харж чадахгүй байна.
Тэгээ дараа нь бичлэгийг харж байхад үнэхээр тэр цасан дотор чинь зүгээр л бүгэн цас манай алах юм чи зүгээр л цас манай. Тэгж харагддаг шүү. Тэгээ манай бэлгийн хамт бол тийм л хүн. Тархан хүн гэдэг бол бурхан ухаантай байд юм а гэдэг бол тэрэн дээр харуулцдаг. Моринд бол одоос үнэхээр гарамга. За ялангуяа тэр их насны морин дээр бол тэрийг өстө нэг бараг хандлан тавьж байгаа юм да. Өөрийнх нь одоо сахалт зээрдгээд морь. Тэр морих надад туршлага болсон юм а гэж ярьдаг. Тэгээд өөрийнх нь одоо өвгөн аав нь хараагүй юм байсан гэж. Тэр хүн бас их тэр одоо хавир дардаа яаж дардгийг те амьсгаа яач гэнтэй их зааж өгсөн гэж надад ярьдаг. Тэрийг надад зааж өгд. Тэрийг би одоо тэгээд сурчсан л байгаа юм шүү дээ. Тэгэл. Одоо түүний хаяг шидийг гаргаж байна уу? Одоо ч нэг утас гэсэн сайхан юм байна шүү дээ. Лайвдж байгаад булганд нэг морь уяа тавьчихсан чинь нөгөөх юм байна. Утсаар уушаар гоо дайрагдсан шүү. Тийм тохиолдол байгаа. За амттай сайхан хуучтай л гэсэн алдарцтай маш их баярлалаа. Ингээд яриа суугаад байвал ер нь тэг морныхны яриа жаргадаг уу те? Үүр цайд хэдэн өдөр шинжин дараалал нойроо мартцал яриа суудаг ийм л онцлогтой хүмүүс шүү дээ. Тэгээ морь ярихлаараа хүмүүс нөгөө цаг хугацаа агч анзаардаггүй бусад өрчнөөс ингээд тасарчдаг. Энэ мэтчлэн яриад бол хоёулаа өнөөдөр ер нь нэлээд ярих баг. Тэгж нэвтрүүлэг маань цагтай. Тийм учраас ярилцлагын хүрээ жаргая. Бидний урилгыг хүлээж авч студ маань хүрэлсэн гэж гайхамшигтай сайхан түүхээсээ хуваалцсан. Басан базар алдартай маш их баярлалаа. Баярлалаа. Танай хамт олон ч гэсэн бас энэ ялтамд баяр хүргэе. Одоо дүүтэйгээ одоо танилцаад бас одоо хойдон жилийн үрийг үтсэн байна. Ингээд малчин телевиз хамт олондоо бас их баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэхэд урьж оролцуулсан та бүхэнд өрөнд нэг баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээд морины басаа цагаан хэмээр та хэдийн ажлыг үргэлжлэж ивэж мандуулж бадруулж авахтгаа гэж хүргэе. За тэр үйл бацсайхаа оршид тэгшлүүрэн жаргах болтгоо. Тэр үйл тэгшлүүрэн байгээ. За Эрдэмт туяач дэрэмгийн хөлгүүд цувралын ээлж дугаар. Үзэгч та бүхэн төрлөө манай энэ удаагийн зочин Төв аймгийн Лүн сумын угуул Монгол улсын алдарт туяач Базар Дарын Баасан Базар байлаа. Морины соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өндөр хувь нэмрээ оруулж байгаа үндэсний өв соёлоо дээдлэгч Идиш компанийнхаа хамт олонд талархлаа илэрхийлье. Эрдэмт туяач дэрэмгийн хөлгүүд нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг байгаа. Ингээд бидний энэ удаагийн ярилцлагын хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дидиш